За сайн байцгаана уу? Орой минь төргий. За ойрд лайв хийг утцсан байна. Цаг зав маш хомс байлаа. 30 хоногийн хугацаанд Update Mind нэг чаленж маань явж байна. Үр дүнгууд нь гайхалтай гарч байна. Амьдралдаа зарим хүмүүс нь мөрөөдөл асааж байна. Зарим хүмүүс нь сэтгэл зүйн асуудлаас салж байна. Өөрийнхөө алдааг харж байна. Зарим хүмүүсийн ажил үйлс нь бүтээд боломжуудаа олж харна гэд мөнгөөр хэмжих үн цэнийг хүний амьдралаас өгж болд юм байна. Тэгээд энэ зүйлүүдэд маш их талархаж байна. Тэгээд өнөөдрийн лайв дотоод шүүмжлэгчтэйг найзлах талаар ярих болно. Би ингээд хүмүүсийг шүүмжлээд яваад ахаар гайхдаг гэсэн. Тэгээд би заримдаа өөрөө хүүхдүүдтэйгээ шүүмжилдэг. Ээжүүд маань хүүхдүүдтэйгээ гэрээ дотоод цэвэрлэлээгээ шүүмжилдэг ч юм уу. Эсвэл ингээд болохгүй байштай, чи наадаа бүрэн хийжээ штэ, ингээ хийжээ штэ гэж шүүмжилдэг. Эсвэл ингээд байгаа байдлаар нь шүүмжилдэг. Чи нэг жоохон даруухан байгаад өгөөч. Чи хитрхи чалчаа юмаа. Эсвэл чи бүрэн бичимхий масайхан яриад өгөлтөө гэж шүүмжлээд яг өөрийнхөө хим хэмжээнд хүрэх гээд, өөрийнхөө сэтгэл зүйн байдалд хүрэх гээд, өөрийнхөө нямбаа зантай хүрэх гээд байдаг. Гэтэл хүн болгон ч өөр өөрийн зан чанар, сэтгэл зүйн онцлог, өөр өөрийн сонирхолтой гэдгийг хүмүүс анзаардаггүй. Тэгээд өөрийнхөө дотоод шүүмжлэгчээ тэгээ найзалчаар өөрөөрөө хүлээн зөвшөөрч эхлэх юм байна л да. Энэ дээр би өөртөө мэдэрсэн үр дүн хэлэхэд би багаасаа ингээд аавда дандаа тийм шүүмжлүүлээд байсан. Дандаа заваан, дандаа залхуу эсвэл юм. Тэгэхээр ингээд гэрээ ажил гэрт заваан байхаар эсвэл ингээд нэг эмх замраагүй эсвэл юм байхаар би өөрийгөө буруутаа тооцдог. Ингээд дандаа нэг өөрийгөө заваан залхуугаар нь боддог. Өөрийгөө айгүй их тийм эмзгээр бодож хүлээж авдаг гэсэн хүний шүүмж. Тэгээ бүр ингэж хангалттай бараг энэ насандаа байх хангалттай шүүмжийг өдөр болгон сонсч ирсэн болохоор хүнээс шүүмж авч чаддаггүй. Тийм чанартай болцсон байсан. Тэгээд ядаж би өөрийнхөө доторх тэр шүүмжлэгчийг дугаалгая. Тэр 6 наснд байгаа шүүмж бол 6 наснда өнгөрөөд алга болчихдөг юм биш ээ. Тэр 0-6 ч юм уу бага наснд байсан шүүмж харамсалтай насан турштай хажууд дагаж явдаг. Тэгээд дандаа зовоодог. Чи чадахгүй, чи авьяасгүй, гаднаа гэлэнцэг дотроо полонцаг. Эсвэл чиний чадна гэж юу ядгийн. Чи ямар авьяасгүй юм бэ? Эсвэл чи ямар цараймуутай бэ? Эсвэл ингээд нөгөө ангийн хөвгүүдээс хэлдэг гэсэн. Чи ямар том тэмэн давхар шиг том хөлтэй юм бэ ч юм. Ийм хачин шүүмжүүд хүнийг насан туршид дотроос нь идэж амьдэрдэг. Тэгэхээр энэ шүүмжүүдийг алга болгоод, найз болоод өөртөө амгалан тавиа амьдарч болох тэр гаргалгааг нь сэтгэл зүйн арт терапист, сэтгэл засал гэдэг зүйлээр ойлгож аваад өөртөө хэрэгжүүлээд өөртөө их амар амьдардаг болсон. Альва зүйлийг эргээр ханддаг болохоос гадна тэр дотоод шүүмжлэгч гэж удаас миний дотоод тэр нэг муухай сөрөг дуу оолой намайг байнга өөртөө ихтгэлгүй болгодог тэр зүйлийг хүлээн авсан. Хүшин чинь яг намайг миний найз юм уу, дайсан юм уу гэд хүмүүс ярьдаг те ингээл дайснаач найз болгох 90-100 амьдарч юм гэдэг. Тэгвэл яг дайсан хаана гэдгийг хэр бодол дотор байдаг те бид нар өөртөө эсэргүүцдэг, өөрийнхөө хийж чадах зүйлийг хийх гэр дотроос боль гэдэг. Тэгээд нэг өөрийгөө өөрчлөхөөр бас дотроос нэг сөрөгтэй болоо бид нарыг байнга няцаадаг. За нэг дасгал хийгээд турчаа гэхээр за яах юм бэ? Тарганаараа болоод энэ хөвсгөр байхаар сайхан байна гэж мэгээд өөрийгөө тайшруулад идэг. Орой минь эсвэл яадаг вэ бид нар нэг заа нэг өөрийгөө өөрчлөе нэг сэтгэл зүгээ өөрчлөлөө нэг босгоод ямар ч зүйлд унахааргүй болгоё гэхээр за одоо байгаа байдалтай болоод нь штэ гэл. За нэг орлогоо нэмчих гэхээр за одоогийн орлого маань болоод нь штэ гэж тайвшруулад байдаг. Ийм зүйлүүд хаанаас гардаг вэ? Дээрэс нь ингээд бид нар өөрийгөө зовоогоод идэг. Нэг гэрт хог байсан ч өөрийгөө зовоогоол эсвэл нэг жижигхэн асуудал дээр өөрийгөө зовоогоол идэг. Энэ дотоод шүүмжлэгч гэдэг зүйлийг дугаалгах ч юу. Тэгээд дотоод шүүмжлэгтэй хүмүүс бусдыг ер нь амгалан тавиа амьдруулдаггүй. Яг өөрийн байгаагаар нь хүлээн авч чаддаггүй хүүхдүүдээс нөхрөөчтэй. Харин эрэгтэй хүмүүс ч нөхрөөчтэй, хадамжтай хинч байсан гэсэн дотоод шүүмжлэгчтэй хүмүүс их бусад хүмүүсийг зоож байгаа анзаардаггүй. Дандаа шүүмжилдэг. Хүнийг яг байгаа байдлаар нь хүлээн авч чаддаггүй. Тэр ийм илүү алсын араатай ч юм уу илүү ийм зорилттой хүлээн авч чадахгүй, илүү тийм баян сэтгэлгээтэй ч юм уу илүү өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй амбицтай гэдэг хүлээн авч чаддаггүй. Тэгээ дотоод шүүмжлэгчтэй хүмүүс эмэгтэй хүнийг хайрцаглах үзэл нь юу байдаг гэхээр эмэгтэй хүн хүүхдээ хараад ихнэр хүн юм чинь хөртөөл ингээл бараг нэг хавирганд нь л байж болоо гэсэн үзлээр хандаад идэг. Тэгээ би тийм үзэл бодол дээрээс таардаггүй. Тэгээд дотоод шүүмжлэгчтэй хүмүүс дандаа тэр хайрцагт оруулах гээд яг өөрсгөө байлгах гээд. Гэтэл энэ дэлхий дээр 7 тэрбум хүн чинь бүгд өөр өөрийн анашин, өөр өөрийн сэтгэл зүйн онцлог тэр байтугай энэ ордоор нь хуваасаа 12 зүйл чинь зөв юм уу, буруу юм уу гэдэг бодоод үзэл өөрсдөө. Би номын орд гэхдээ номын ордны өөр чанартай хүмүүс байгаа сте. Тэгэхээр бусдыг яг байгаагаар нь хүлээн авна гэдэг чинь хамгийн том чадвар. Гэтэл
дотоод шүмтлэгч асар өндөртэй хүмүүс яг өөрсгөө байлгахад нэг хэвэн зутгах гад би гурвалжин төртэй ах чи гурвалжин болоод өгөөч хүүхдэд тэгдэг. Тэгээд эсвэл чи дөрвөлжин байна. Би дөрвөлжин байхад чи дөрвөлжин бай. Миний үеийн нэг юм байсан юм а. Одоо үеийн нэг юм өөр болжээ. Залуу хүмүүс өөр болжээ. Одоо бидний үед ийм байсан юм а. Миний залууд ийм байсан юм а гэдэг ч юм. Ингээд тэрхэр одоо бид нар ч тэгдэг. Бидний үед октод гэрээсээ гарахгүй сайхан лээсэн. Одооны октод шал өөр болсон. Өөрөө тэдрээс илүү нэг байх гэсэн юм шиг өөрийг ингэ шүүмжлэгддэг. Гэтэл одоо үеийн нийгэм өөр, мэдээллийн ертөнц өөр, сошиал ертөнц өөр, хөгжих боломж нь өөр, нийгмийн харилцааж өөр, бүх зүйл өөр болчиход тагт хүлээн зөвшөөрч чаддаггүй ийм дутагдaltaй хүмүүсийн талаараас утгаар болсон ингэ дотоод шүүмжлэгтдэг найзалчаасаа өөртөө нэг хүлээн зөвшөөрдгөө зүйлээ л ярьдаг хүн ер нь. Өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй зүйлээ хүн дандаа ярьж явдаг амаараа. Жишээ нь бусдыг заван гэж байгаа хүн өөртөө эрх чөлөөтэй байхыг ингээд нэг тайван сохыг зөвшөөрдөггүй дандаа нэг төгсийн синдромтой гэрээ цэвэрлээ. Тэр нь хизээч дуустдаггүй ажилдаа ингээд өдөр шөнөгүй тэгтэл яг зориг мөрөдлөхөөс явсан мөхөр басгүй. Би хамгийн нэг зүйлийг итгэлтэй бүр ингээд дотроос хэлж чадна. Гэрээ ажилдаа сайн нөхрөө халамжсан ч юм уу яг ийм эмхтэй мөрөөдөлтөд хүрсэн байд юм уу? Өдөр шөнөгүй нөхрөө халамжлал оймсон угаагаад тэгэл явсан мөртлөө яг өөрөө мөрөөдөл зорилготой хүрсэн байд юм уу? Өдөр шөнөгүй хүүхдээ цэцэрлэгтэн зөөгөл өдөр шөнөгүй ингээд амьдрал нь яг хүрсэн байдаг юм уу? Би бүр тэрийг ингээд бодохоор хүмүүсийн яг ийм шүүмжлэлүүд надад ирэхээр яагаад өөрөө сэтгэж болохгүй байгаа юм бэ? Яагаад энэ энэс өөрөө сэтгэж болохгүй байгаа юм бэ? Энэ дотоод шүүмжлэх орой минь дээ, орой минь банахаа дотоод шүүмжлэгчтэйг найзлаад өөрийгөө байгаагаар хүлээд авчил та. Чалчаа бол чалчаа, заван бол заван, залхуу бол залхуу, салан балан бол салан балан. Тэгвэл танд давуу тал байгаа штэ. Давуу тал зөндөө бусдыг ойлгох чадвар, эсвэл бусдтай ярилцахтаа өөр дотохын нээжих чадвар, эсвэл ингээд дуулд юм хуурд юм бүх давуу чанар байгаа штэ. Дэлхийн цаад амжилтанд хүрсэн гэдэг байгаа, эсвэл Монголын амжилтанд хүрсэн гэдэг байгаа. Ер нь л амжилтанд хүрсэнийг харахад нэг зүйлдээ маш олон цагийг зарцуулсан байдаг үстэй. Тэгвэл бид нар яагаад өөрсдөө тийм универсал болох гэж зовоогоод идэх юм бэ? Нэг хөлөөрөө шалгуугаад энэгээр хүүхдээ хараад энэгээр амаараа хоол итгэх нь холгүй. Яагаад ингэж бид нар өөрийгөө ингэж маш ажилсаг ээжийн дүр тоглоод зовоод юм бэ? Ээжүүдээ, эмэгтэйчүүдээ. Тэгээд сайн эхнэр, сайн ээж ингээд ийм дүр тоглоод гэтэл бид нар чинь ганцхан биетэй, ганцхан энерги хүч, ганцхан потенциалтай бидний тарих гэдэг зүйл чинь ганцхан зүйл дээр төвлөрөн гэд цаад нейросайенс эрдэмтэд чинь нотлцсон байж штэ. Тэгж яагаад бид нар яагаад ингэж өөрсдөө амар универсалны олон зүйл дээр төвлөрдөг гэж тошгруулад байгаа юм бэ? Тэгэх тусмаа бид нар төвлөрөх чадвар алдаад байна штэ. Бид нар ингээ уцаар ярьж байхдаа автобусыг хараад хүүе зогсоорой гэд найз автобус явж байна гэж хэлдэг ч юм уу те. Такси барьдаг ч юм уу эсвэл ингээд хоол ээж захта уцаар ярьж амжуулж ингээл. Тэгэл ингээд өөрийгөө яагаад өнгөрөөгөө догшоогоод байгаа юм бэ? Гэтэл тэр чинь бидний сул тал штэ. Бид нар олон зүйл хийж чадахгүй ганцхан зүйлийг л хийж чадвартай. Тэгвэл ядаж аягаа угааж байгаа бол аягаа угаагаад уцаар ярьж байгаа бол уцаар яриад тустай байя. Тэгэхгүй тарих гэдэг зүйл чинь зэрэг хийх тусмаа төвлөрөх чадвар алдаад байна. Тэнийг хэлэх гээд байгаа маа. Тэгээ дээрэс нь дотоод шүмжлэгтэйгээ найз нар надад ямар давуу чанар орж ирсэн бэ гэхээр ямар нэг зүйлийн төлөө өөрийгөө буруутгахаа байц. Өөрийгөө буруутгаад өөрийгөө ингээ ялж амьдрах гэдэг нь аюу хэцүү. Одоо тэнд хүүхэд ингээд санаандгүй бүдрээд унцаад би муу ээж юм аа гэдэг. Эсвэл тэнд нэг хүүхэд ингээл хоорондоо маргалахаар би хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй ингээл бүх юмд өөрийгөө буруутгаад эсвэл ингээл хоол амтгүй болчиход би өөртөө хоол амтгүй муу ээж юм аа. Эсвэл би муу эхнэр юм аа ч юм ингээд бүх зүйлд өөрийгөө буруутгаад тэгээд нөгөө тэрний яадаг гэхээр бидний багад ингээд ийм бидний дахин суулгасан байна л да. Эмэгтэй хүүхэд чинь хоо сайдаг байх тийм гэр сайн цэвэрлдэг байх хэвээр нэг ажилтаа дээд боловсралтай байх хэвээр тэгээ нөхрийн гаргыг аргалаад амьдарч идэл болно доо гэдэг тийм хайрцагсан үзэл. Тэгээд ийм хүүхдийг хайхгүй болохоор яах юм бэ гэдэг айцаар нь хүмүүжүүлсэн. Тэрний айц нь юу гэхээр нөхөртөө гологдъё шүү гэд. Бүр хараагаад байгаа юм өрөөгöd байгаа юм яг яагаад байгаа тийм. Тэгэхэд ямар нэг эмэгтэй ингэ нөхөртөө гологдохын тулд тэгээд мөрөөдлөө ингэ золиослоод яг тэр болгоныг хийх ёстой. Хийхдээ түрүүгээ тэрийг ингээд өөрөөр гоёор хийж болно л да. Би ингээд амжилтын замаа цэвэрлэнэ гэж өдөрт агаа угаал гэрээ цэвэрлээд хийхэр бол тэрийг хийчих. Харин хийгээгүй үедээ өөрийгөө буруугаар бодох ямар шаардлага байна. Энэ нь бол дотоод шүүмжлэгч ахгүй бидний дотоод шүүмжлэгч. Хийгээгүй үедээ өөрийгөө буруугаар бодно. Эсвэл ингээд гадуур ажил мажил хөөцөлдөж ирчээл хүүхдтэй буруу үзүүл хийцэн гэл би хүүхдтэй цаг гаргасан гүйж гэмшээ тор дураа амттай юм авчирч өгөөд өөрийнхөө хажууд нь байгаагүй сэтгэл зүгээ нөх гэж оролдоод байна л. Гэтэ бид нар хизээч хүүхдийн хажууд байгаагүй цагийг нөхөж өгч чадахгүй. Энэ бол бидний сэтгэл зүйн сул дээр хэлбэр байна. Тэгээ үүнийг нэг бодоод үзээрэй. Тэгээ дотоод шүүмжлэгч гэдэг чинь би амар чөтгөрлөг зүйл гэж боддог байлаа.
ёо чи амар хэцүү юм байна. Намаа ингээл нэг юм хийхээр дандаа айц гарч ирэл чи чадахгүй гэл. Эсвэл ингээл нэг юм хийх гэхээр эсвэл ингээд заавал хин нэгнээс асуудаг гин дотоод шүмжлэгч маань дуурайд ахаар би нэр өөртөө итгэлгүй болол нөхрөөсөө ч юм уу эсвэл хин нэг ухаантай хүн дээр очиод асуудаг. Нэрээ би чадах болов гэв. Гэтэл яг үндэ миний чадахгүй надаас өрх мэдэхгүй байсан хэрэг. Тэгээд юм өөртөө итгэлгүй байх үндэс чинь дотоод шүмжлэгч өндөртэй хүн өөртөө маш итгэлгүй. Дотроос ингээд нэг юм их гэхэл заваа ингээд тэгээд ингээд гэрээ цэвэрлээ явж хат нэг хүн хажууд өглээд байгаа юм шиг дутуу гэж ингэж өглээд байгаа юм шиг эсвэл ингээд загнаад байгаа юм шиг загнуулах айцтай. Тэгээд нэрээ нөхөртөө голчих гээд байгаа юм шиг айцсан ингээд гэр цэвэрлэх тэр жижигхэн ажлыг хийхээсээ илүү зовоод үзүүл нь бодол ахгүй. Тэр бодлыг хэн үүсгэж байгаа юм гэхээр дотоод шүмжлэх дахиад гараад ирдэг. Энд нөгөө хүүхэлтэй гэнэ дээр ирдэг нэг нь бурхан нэг нь чөтгөр нэгэл хажуугаас чи яаж байгаа юм бэ ингэж байгаа юм бэ гэдэг шиг би амар жоохон фантаст тайлбарлаад байгаа боловч яг үнэндээ бидний дотор яг тийм сөрөг дуу бодлого байдаг. Таныг дандаа шүүмжилт идэг шүү дээ. Тэгэл ингээд өөрөө гимшилтэй дандаа нэг буруу зүйл хийсэн юмхтэй сайн стандартаа нийцэхгүй төгссөн синдромдоо бүр нийцэхгүй бид нар төгс төгөлдөр юмхтэй ах гэж өөрөө хитрхи зовоож байна. Хитрхи хөөрхөн байх гэж бас өөрөө зоох юм. Энд тэнд шонхоосон хамар игээл энд тэнд ингээд гоо сайхны хэмжүүрт хүрэх гээл их зоох юм. Сайн ээж авах гэж өөрөө зоох юм. Сайн бэр авах гэж өөргөө зоох юм. Сайн хинэр авах гэж өөргөө зоох юм. Тэгэл хүрлцэхгүй штэ, хүрлцэхгүй. Энийг бүр амар олон юм гэдэг, маш олон юм гэдэг би хэлмээр санагддаг. Чи хүрлцэхгүй, чиний энэ бүх сайн стандартад нийцэх гэдэг энэ нас чи хүрлцэхгүй. Зүгээр ганц зүйлээ хийгээд би хажуугаар нь тэдргээ зохицуулаа явчих болно. Тэрийг би маш олон юм гэдэг хэлхийг хүсдэг. Тэгээд Update Mind хөтөлбөрийн маань одоо маш олон сурагчид маань үр дүнгээ гаргаад надад ингээд яг нүдэнд нь оч гэрэлтээд мөнгөтэй ч гэсэн мөрөөдөлгүй маш олон байдаг. Нэг мөрөөдөлтөд хүрээд мөнгөтэй очичтэй. Тэгэхээр ингээд ад жаргалгүй, зориггүй хүмүүс маш их байна. За мөнгөгүй мөртлөө амар зориг мөрөөдөлтөй ч хүн байна. Тэгээ нөгөө талаасаа ингээд нүдэн дээр байгаа ад жаргалаа олж харахгүй хүмүүс байна. Тэгээд юм болгоныг сайн ингээд шүтцэн. Яг сайн юу юм? Тэр ном унших хэрэгтэй л гэдэг юм. Тэр чи яав хэрэгтэй? Мэдгүй. Тэгвэл яаж номыг унших юм мэдгүй. Яаж ном унших хинч цаа. Тэг энэ шиг зүйлүүд их байна. Зүгээр л сайн гэдгийг ямар шинжлэх ухааны нотлохоо ч юм уу эсвэл амьдрал дээр суурьсан зүйлээр байхгүй. Зүгээр л сайн гэд нөгөө төвд номыг ингээл амнаар уншихаар манай яваад нэг манай умдар дээрээ дөрөс сухах хэрэг яг ямар үг хэлээд байгааг нь юусоо ойлгохгүй те. Тэгсэн мөртлөө л ингээд сүсэлээд идэг. Яг тэр шиг юм хийгээд байна. Зүгээр л сайн штэ хэлээд. Сайн. Эрүүл хооллох сайн, хоол идэх сайн. Тэр юм сайн гэсэн, энэ юм сайн гэсэн гэдэг. Тэгэхээр яг ийм сайн гэсэг тийм жоохон бидний ядуу сэтгэлгэн дээр тоглолт хийгээд байна л да. Том ийм маркетингийн газрынхан, том бизнес хийдэг хүмүүс. Одоо тэр жишээ нь сериал дээр хүртэл хүүхдэд сайн гэдгсэн чинь дотор чихрийн агуулмжаа харахаар бас биш. Тэгэхээр ингээд PR ихтэй бас бидэрт ингэж нөлөөлж болно шүү дээ. Тэрийг сайн гэдээ ойлгуулчихаар нийгмээрээ сайн гэж нөгөө төлөв хушуурсан чинь. Ер нь бусдаас өөр сэтгэжил бид нар бусдаас өөр амжилттай бүтээн өгөхөөс тэр сайн гэсэн болгоолоо хушуураад энэ сайн болгон гэсэн төлөв хушуураад гэвэл яг л босож чиг нөгөө хож хон шиг амьдрын шүү дээ. Тэгээ яг шинжлэх ухааны нотлохоо байхгүй. Тэгэл ингээд нөгөө нэг бүтээгдэхүүн эрүүл мэндэд сайн гэсэн манай найз турсан гэлдэг юм гот. Тэр найзын турсан туршлагаар орч бол хүш манай хоёр найз турсан шүү дээ. Чи эргэл Монгол амар туршилтаа. Ямар ч эрдэм шинжилгээ судалгаа нотлолтоо хүмүүстээр нотлогсон зүйлийг харахгүйгээр шууд л сайн гэлтэй ярьцдаг. Энэ манай найз гайг 10 жилдээ онцордог гэсэн над дээр худлаа ярихгүй хаа. Энэ их сургуулийн найз маш над дээр худлаа ярихгүй хаа. Тэгээ дараа мөнгө зөнгөө залилуулдаг юм яг ийм зүйл болдог. Тэг өнөөдөр манай 11-т хичээл орсон Update Mind. Тэгээ тэн дээр ингээд хэрхэн хуурамчлоогоо хэрхэн хувийг худлаа ярьж байгааг эсвэл ингээд хүнд залилуулах байх талаар заасан. Тэгээ ингээд хүмүүс ихэнх нь залилуулсан байна. Виз гаргуулна гэж залилуулна. Зарим нь болохоор байр саваа залилуулна. Манай авч нэг байш аваад залилуулж ирсэн. Тэр байшнанд шатцсан байшаа авч ирсэн. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд сэтгэл хөдлөлөөр тэмтгий зангаасаа болоод маш их хэд материалууд насаараа суглуулсан хэд хөрөнгөөр алтчихж байгаа байхгүй. Байр сав авахтаач те, юу авахтаач те, ямар судалгаа нотлохоо юу ч байхгүй. Орой минь цараа, орой минь дан дуглагчээ. Орой минь амраа батцгий, орой минь ганц цэцэг ламсрын. Тэгэхээр ингээд ямар ч нотлохоогүйгээр итгэсэн зүйлээс болоод бид нар эрүүл мэнд эд хөрөнгө бүх зүйлээр охирж үлдснийхаа дараа харамсаад байна. Тэгэхээр энэ бүхнийг эхнээс нь сурвал яадаг юм би. Эхнээс нь сурах юм бол магадгүй зарим хүмүүс одоо 100 сая төгрөгөөр залилуулсан гэлдэж байгаа байхгүй. Орой минь 100 сая төгрөгөөр залилуулсан одоо яана гэх ах トゥ дээ. Тэгээ нөгөө хүн гадагшаа гараа авцсан ч юм эсвэл ингээд нөгөө хүн шоронд орсон ч юм уу. Яг ийм байдалтай. Тэгэхээр ингээд
Аливаа зүйлийг мэдчихвэл бид нар алдахгүй байхгүй юу? Номноос сургалтаас ч ингээд техникээр ч ингээд аливаа зүйлийг мэдээд авчвал алдаа одоо нэг 100,000 алдаа хийлэхэд бид өнгөж 20,000 алдаа хийгээд замаа товчлоод энэ дээр гიშгэд дэшиг гарах байхгүй юу? Тэгэхээр би бодсон нэрэл хүн ингээд маа сургалтынхан ч ингээд бид нэр зөндөө сургалтаар явсан, зөндөө мөнгө туусан, зөндөө ингээд зарцуулсан. Тэгэл мэдхгүй зүгээр их нэг л их мэддэг хүмүүсээс амьдралдаа хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Одоо ингээд бодгоор ингээд зүгээр тэр хүмүүсийг ангаж бишрэлээр хагаад гарсан болохоос биш надад нөөц боломж байгаа гэдэг тэрүүс итгэж байгаагүй юм байна. Ямар ухаантай багштай таарва гэд баг ингээд мөрөх нь холгүй болсон болохоос биш өөртөө юу ч шингээгүй юм байна. Би өөрөө тийм ухаантай болно гэдэгт итгэж чадаагүй гэж. Тэгээд яг ингээд апдейт майндынхаа одоо ингээд өөртөө лайв хийгээд өөртөө нэг алхам хийгээд бүр ингээд чичирж агаад камернаас хайцдайсэн ч хамаагүй ингээд чичирж агаад лайв хийж. Тэрний өөрт нь ингээд амжилт үр дүн байхгүй үйлдэл хийж байгаа байхгүй юу? Дараа нь ингээд ярьсан зүйлээ ойлгоод дасгалаа хийлээ багшаа инглээ тэглээ гэд үйлдэл хийх нь чухал байхгүй. Үйлдэл хийж бид нар ярьсан зүйлээ үйлдэл болгож ш. Лайв хийнэ гэж бодоод яваад ах чи өөр. Хийгээд үзчихээд 90% тогтоож байгаа. Тэгээд ярихаараа бид нар 70% тархины потенциалаараа тогтоож байгаа. Тэгэхээр би яг ийм арга дээр тухайн хүнийг заавал ярүүлэн заавал хэлгэн би мөнгөний авсан бол тэр хүнийг зүгээр толгойг нийлээ. За өстө нэрээ мөнгө өгсөнд баярлалаа. Өстө суралцчаараа болчоор гэж хайхыг хүсэхгүй байхгүй. Нэг л өгсөн бол өгсөн шиг үгүй 18,000 төгрөж гэнэ үү сайн 800 гэнэ үү мөнгөний авсан бол би тэр хүнд сурах үүрэгтэй гэж өөрийгөө хардаг. Тэгээ бүр сурахын төлөө ингээд өөр арга ашигладаг. Заримдаа сэтгэл хөдлөлөөр ингээд хар яриагаар инээдэмтэй байдлаар бидний тархинд үлддэг зүйл сэтгэл хөдлөлөөр л үлддэг. Бид нар багада амттай маш гоё хоол идчихсэн тэргээ сандаг. Эсвэл ингээд хаалтлаа инээж баярлж исэн зүйлээ сандаг. Эсвэл бүр үхтлээ уйлаад ингээд хашгирж исэн тэр үеэ сандаг. Тэгэхээр бидний тархи угаасаа тийм сэтгэл хөдлөлтөө зүйлээс сандаг. Тэгэхээр би сургалтын дээр яг тэр сэтгэл хөдлөлийн аргыг ашигладаг. Маа сургалтын дээр зарим нь уйлж юм, зарим нь инээж юм, зарим нь ойрлж юм, янз бүрийн юм болно. Зарим нь эм орж юм. Бид нар чинь дандаа цоглог байна гэж аахгүй. Би ч тэ заримдаа эм ороод уйлдаг. Тэгээд тэд нар ингээд айцын давхаргаа давхтаа айгаад уйлж байгаа мэдрэмжээ хүртэл илэрхийлж байгаа байхгүй. Би ингээд амар хэцүү байсан өнөөдөрстэй. Яг өөрийгөө өөрчлөхөд итгэж чадахгүй байна гэж уйлаад маргааш нь цоглог болсон. Ажил амьдрал нь бүтээд өөр дараагийн шатанд гарсан ойлгож байгаа байхгүй. Өнөөдөр нэг 2 өдрийн өмнө манай нэг шав бүр багшаа би одоо ингэ сураал байдаг үр дүн байхгүй гэд уйлаад байсан. Тэрний өмнө болохоор айгуу гоё болж ингээд унчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 5 тухтай бүсээсээ гарахтаа дахиад нэг доош уналтын шат руу яалтчгүй ордог. Дараагийн бүс рүү орохдоо. Тэгэхээр та уйлаад гашгараад ингэ эмо байдалд орж яана гэдэг чинь дараагийн шат руу бас орох гэж байгаа хэлбэр. Яг бол бидний сэтгэл зүйд бүр багад байсан муухай гэмтлөө тэр зүйлүүд гадагшилж эхэлж байгаа шүү. Яг одоогийн нөхцөл байдалтай нэг хамаатай биш шүү. Тэр зүгээр ингээд хөшөөргөн болчихж байгаа шүү гэдгийг хэлэх гээд байна. Тэгсэн чинь өнөөдөр тэр шав маань өнөөдөр ингээд бүр олон жил хөөсөлтөд бүтээгүй юмаа бүтээчлээ. Боломжийг халж ардгүйсэн зүйлээ олоод харчлаа. Ингээд тэгэд бөө баярснаа илэрхийлээд бүр ингээд дахиад амжилт гараад ирлээ гэж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө боломжийг олж харддаггүй мэл ойлго мангарч юм уу бусад хүмүүс сэргэлэн гэж боддог. Гэтэл бид нар яг үнэндээ яг энэ амаараа ярьж чадчих байгаа бол үгэн сэтгэлгээтэй. Хоолныхоо давсыг тааруулж чадчих байгаа бол логик сэтгэлгээтэй. Бид нар ингээд зүгээр гараад алхаж байгаа бол биеийн сэтгэлгээ сайтай. Яагаад бид нар ингэж хардаг вэ гэхээр 10 жилдээ ер нь амьдралдаа дандаа мондгуудыг харсаар гад эдгээр л мондогдоо би тустай гэдээ ойлгосон байдаг. Гэтэл бидэнд адилхан нөөц боломж нь байдаг. Гэхдээ аль нэг сэтгэлгээ нь илүү өгөгдсөн байгаа л та. Минийх бол үгэн сэтгэлгээ арай илүү өгөгдсөнийг ойлгосон. Тэгээд тэрийг ингээд тус бүрдэн супер 6 тархиаг хөгжүүлээд ирэхээр универсал байдлаар яг нэг хэмжээнд одоо машины 4 тухайн зэрэг ажиллахаар арай хурдан явна да. Тэр шиг ингээд бид нар тархиныхаа 6 булчинг зэрэг ажиллуулахаар илүү боломжийг олж хардаг, илүү амьдралдаа өөр зүйлийг татаад байгаа юм. Тэгээд би шанарынхаа үр дүнгээр бахархаад ингээд бардам хэлж чадчихна. Миний шанар яг юм. Та нар яг төгсөхдөө юм болно гэд. Тэгээд тэд нар маш бас үр дүнгээ хэлээд надад бол энэ бол хязгааргүй гоё аз жаргал. Би урд нь болохоор өөрийгөө цойлно гэж боддогсэн бол одоо үгүй ээ. Миний шанар амьдралдаа өөрчлөгдөөд ингээд цойлоод ингээд мөрөөдөлтөд хүрч байгаа тэр мэдрэмж надад юугаар сольшгүй нэр энэ ертөнцийн даймдыг өгсөн ч би тэр өсөөлөхгүй. Яг тэгвэл нэг эмэгтэй уйлаад аз жаргалгүй өөрийгөө алдсан эсвэл ингээд амьдрал утга учиргүй болцсон тэр мэдрэмжээс нь салгаад яг зүр сэтгэлд ингээд гал асаагаа нүдэнд ингээд оч гэлбаад над руу харахтаа инээдэг байхгүй. Багшаа би энийг харахгүй явжээ. Би амьдралыг ингээд бараанаар хардаг байсан. Тэгээд тэднийг арай гэж асаагаад байж тэл эргэн тойрон дандаа шүүмжлэгч хүмүүс. Юу яриад мөрөөдлийн самбар юу мөрөөдөөд юу ингээд хийхэд хөөрч юм шиг болцоо чи гэдэг шүүмжлэгч нь орж ирээд. Тэгэхээр ингээд айгүй хэцүү болчихдаг. Тэгэхээр би яг эргэн тойрны бүх хүмүүсийг дотоод шүүмжлэгч дарчаасаа гэж маш их хүсэж байна. Маш их ингээд дотроосоо ингээд бүр нэг буцалсны зүйл ядэн штэ. Эргэн тойрны нөхөрнж байна уу, хадманж байна уу энэ тэдх хүмүүс дотоод шүүмжлэгтээ даваад өөрийгөө ойлгодог болчих юм бол ингээд
хүнийг ер нь байгаар нь хүлээгээд авчих байхгүй. Зориг мөрөөдөлтөө, төсөөлөн бодох чадвартай, сул талтай, арчаагүй замтай бүх зүйлдээ хүлээгээд авчих. Тэгэхээр би ингээд эрэгтэй хүн ч байсан хамаагүй, хинч байсан, хөгшин хүн ч байсан хамаагүй. Манайд одоо манай сургалтанд 15-аас 60 насны хүмүүс байна. Яг ингээд уулзах юм бол яг цагаан сар шиг болохоор байгаа. Яг ингээд ах дүүнэр найз төгтөр. Тэгээд одоо уулзалтын баяраар яг цагаан сар шиг байна. Тэгээд ерөөсөн тэр хүмүүс маань ямар ч баггүйгээр оролцдог. Багшаага би 0 авчин, багшаага би шоуж ингэ хэлж чаддаг байхгүй. Надаас ерөөсөө айдаггүй. Би ерөөсөө тийм айлах процесс байдаггүй. Дээрээс нэм дээрээс хардаггүй. Багш гэхээр дээрээс хардаг. Тийм хэвтэй харилцаанаас үнэн зүйлээ хэлдэг. Хинч надад худлаа ярьж чадхааргүй тийм орчныг бүрдүүлдэг. Бүр амьдралдаа хинч нуужсэн тэр муухай зүйлээд бүгдээ гаргаж ирдэг. Бид тэр ярьснараа тэрийгээ бас гаргаж ирнэ. Өөрөө тэр яриа нь үний юм уу худлаа юм уу логик алдаагаа харна гэмтээр ажил хийдэг баг. За ийм байна. Тэгээд би яалтчгүй автомат майнд ярихаас өөр аргагүй санагдаад надад ингэ бархал төрөөд ингээд надад хамгийн урам зориг өгж байгаа зүйл яриад байгаа шүү. Тэгээд тэд нар маань айгуу гоё юм асцсан байж байгаа ингээд хажууд нь дандаа ядуу сэтгэлгээтэй ч юм уу сөрөг сэтгэлгээтэй тэгээд дотоод шүүмжлэгчтэй хүмүүс байхаар тэдний маань хаяа унгаачих гэдэг. Шүүмжлээ. Мөрөөдөлтөд итгэж ядаад дөнгөж босч ирж байгаа хүмүүс ингээл хажуугаас гэсэн хүмүүс ингээд шүүмжлээ. Тэр хүмүүс муудаа биш л дээ дотоод шүүмжлэгч нь асар өндөр байхгүй. Өөрийгөө тэгэж эрх чөлөөтэй өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Өөрийгөө сайн хүн байх гэх ингээд өртөө орсон ингээд. Тэгээ бүр өөрийнхөө зориг мөрөөдлийг мэдгүй тийм хүмүүс дандаа ингээд хүнийг шүүмжилж унааж идэг. Тэгэхээр би дотоод шүүмжлэгчээ ялчаа сайн хүн болгоно. Тэгээд бид нар бас өөрсдөө алдаатай хүүхдүүдийнхаа тэр гой дөнгөж хийж сурж байгаа. Дөнгөж энэ аягаа угаад сурж байгаа. Тэнд л хажуугаас нь 30 40 жилийнхаа туршлагыг наа чинь тэгж хийдээ бойл гэж шүүмжлээд идэх. Тэгээд залхуу ээж хүүхдийнхээ урдуур орж бүх юм хийдэг штеп. Би өнөөдөр нэг хүнтэй ярилцажсэн чи би хүүхдүүдээрээ юу ч хэлж байгааг урдуур нь ороод хийдэг гэж ярьж байна. Тэгэхээр та үнэхээр залхуу ээж байна гэсэн. Залхуу штеп. Би бол нөгөө төрлийнхэн залхуу ээж. Би яадаг хэр хүүхдээрээ цэвэрлүүлчихэд чадах хүртэн цэвэрлүүлчихэд дутуугийнхаа өөрөө хийцдэг байхгүй. Тэрнээс биш урдуур нь орж юмаа хийдэггүй. Хүүхдээрээ өндөг шаруулчаад өндөг ингээ асгарахаар нь би дараас нь цэвэрлэдэг. Би үнэхээр залхуу ээжсэн бол зас би өөрөө 5 минут шарыг тэх байсан. Тэгэхээр би ерөөсө хүүхдээ юм сурж байхад нь саад болдгоо. Гэр заваарсан ч хамаагүй, юм асгасан ч хамаагүй би 50 үлээж авч чаддаг. Дараа нь цэвэрлэх юм чинь гэр чинь тавилгын дэлгүүр биш цэвэрлэх юм чинь. Ерөөсө муулдгүй. За тэгээд 7 хоног манай хүүхд залхуур хэрэгтэй байдаг хаяа да. Би тэгж хүний орон зайлуу хүүхдийнхээ орон зай бүтлэх хүндэлдэг гэсэн үг шүү дээ. Ингэдэг. За хоёул асуултаар явдаг дандаа хүүхдээ. За миний хүү одоо хоёлоо чи 7 хоног гэрээ цэвэрсэн гэ. Одоо хоёлоо яах вэ? Тархичин залхуураад ихсэн үү гэд асуудаг. Тэгэхээр манай том хүмүүс нэрээ яах вэ? Одоо шууд хийж эхлүүл болох болов уу? Асуухаар нэрээ тийштэй. Би дандаа яагаад гэдгийг тархиар тайлбарлалцсан. Чи залхуу биш ээ миний хүү. Чиний тархич угаасаа хүн төрөлхтний тархи угаасаа залхуу. Тэгээд 5 минут хийж эхлэхээр идэвчээд юмаа хийдэг байхгүй да миний хүүгээ тайлбарлаад өгч. Тэгэхээр нөгөө хүүхд чинь залхуурж байхдаа нэрээ миний тархи залхуураад байгаа юм бос хийдэ гэж боддог болохоор тэр хүний үн цэнлэг өрөөсөө халддаггүй. Намайг бол тэгж өсгөөгүй штэ. Намайг ч өстө айгуу байхгүй тархи маань залхуураад ирэх юм бол чи залхуу заваа маваа гэдэг ингээд дотоод шүмдлэгчтэй амар их асар их байсан. Тэгэхээр юу хийж чадах зүйлээ хийхээс айдаг болчдөг байхгүй. Тэгээ нөө цоломжооч мэдхгүй тийм болчдөг. Тэгэхээр бид нар хүүхдээ тэгж өглөөд байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй байна. Миний бас нэг таньдаг их шиг өдөр шөнөгөө нэг гэр цэвэрлэхээрээ бүр ингээд үглээд бүх хараалаа хилээд ингээ хүүхдүүд рүү хашгичаад үглээд тэр их чиг гэр цэвэрлж явах зүгээр ингээ зүгээр номхон сууж явахгүй тэрөөсөө болохгүй тэгээд хүүхдүүд нь тийм айцтай. Бараг тэр ээж тэгж үглж хашгиж явах уураараа гэрээ цэвэрлээд хүүхдүүдийг тоглож болохоор байгаа. Эсвэл хүүхдүүдээрээ цэвэрлүүлээд төгсгийн синдром гэдэг зүйлээ хаймаар байгаа байхгүй юу? Яа төгөлтөр байх ёстой юм. Гэрэнчтэй тавилгын төлхөр шиг төгс байх ёстой гэдэг өвчтэй. Төгс төгөлтрийн өвчтэй. Тэрийг хүлээн зөвшөөрч чаддгүй. Тэгтээ тэр хүүхд том болоод эсвэл ингэ санхүү хаалт шийдэгдвэл тэрийг зохицуулж болно шүү дээ. Ухаалаг тоосрогч юу юм гарцсан байна. Шаал дими зүйл төгсгийн синдром царайлж ингэж эд эсээ бараад тархиа өөр орлого өөр зүйлийг сэтгэж эхлэх цаг хугацаа авч хайдаг байхгүй. Яагаад би орлогоо нэмэгдүүлээд ухаалаг тоосрогч сая хэдэн зугаар аваад шал угаах ажлаас чөлөөдөгдөж болох бай. Эсвэл би гэрээ үржлэгч 800 мянгаас 1 сая төгрөгөөр аваад би толгойгоо ажиллах болох уу? Би сэтгэхийн орно. Хүүхдээ ажил сурахгүй да. Эсвэл ингээд энэ хүүхэд арчаагүй марчаагүй шүүмжлээд хэлж. Тэндээс юу дүгнэх гээд байна гэхээр бид нар анхаарал тавьсан зүйл маань томрно шүү дээ. Хүүхдээ ингээд шүүмжлээл ах юм бол тэр шүүмжлэх зүйл чинь томроод тэр хүүхэд чинь төгс биш учраас бид нар бараг нэг хүнээс 10 20 100 алдааг хараа шүүмжилж чадна. Мянгаг ч олж харж чадна. Нөхрөөсөө ч тийм мянгаг хүүхдүүдээсээ ч мянгаг
Тэгээ өөрөө айгуу гоо цэвэрхэн амтан болоо сууж чадна. Гэтэ өөрийгөө хардггүй, өөрийгөө талент харуул бийстэй бас алдаатай шүү дээ. Бийстэй замбараагүй цагаа барьдаггүй. Манай шавнар заримдаа би заримдаа 1-2 өдөр цагаа бариагүй тохиолдол байгаа. Шүнжээгөө номоо очиод өглөө нь 7 цаг хичээл 8-д хэлчихсэн. Би тэм төгс амтан биш. Тэнийгээр нь хүлээгээд авчихад их амар. Энэ сэтгэл зүйн угаасаа юм. Энэ хов хүний онцлог юм давуу тал нь юм. Энэ юм бэ. Миний хүч юм штэ. Жохон удаан штэ. Миний хүч жоохон чалчаа юм уу да. Миний хүч жоохон өнгөрөө штэ. Өнгөрөө яах вэ? Тэр байдгаа зарим нь нөхрөө хүүхэмсэх гэдгийг хүртэл хүлээж авч болно штэ. Тэг хүлээн зөвшөөрсөн зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Би амьдрал дээр ч эхэлнэ. Би анх хүүхдээ өглөө гэж гэрийн зөвлөлөө бардгүй байсан байхгүй. Яаж өглөөгөр яаж энэ арга биш ээ гэж өөрөөс асуусан байхгүй. Энэ арга биш ээ. Араас нь өгүүлж яваад өөрөө цэвэрлэгч энэ арга биш ээ. Би зөндөө олгуудад автлаа энэ бол биш. Тэгэхэд надад асуудал байна гэж харсан. Тэгэхээр надад асуудал байгаа нь би тэр хүүхдэд гэрээ цэвэрлж чадна гэдэг нь итгэхгүй байсан байхгүй. Одоо манай хүүхд өөрөө орж ирэл гэрээ цэвэрлэл авчдаг. Намайг хичээлдээ ингээд заримдаа ойр үед дандаа завгүй ингээд номоо ингээд ажил ингээд бүх юм хийгээл өөрийнхөө үнцнийг бүтээхгээл ингээд явж хахад миний хүн намайг болгоод гэрээ цэвэрлэл үгээ хараад хоолыг ил хүчин. Тэгээ би ч тэг хүүгээ хүндэлдэг сексэнтний ухтан сексэнтний явуулаад юм хилдээл ингээд өгдөг. Харилцан хүндэлж явж байгаа байхгүй. Тэр чинь хүн юм чинь. Тэгээ ингээд ойлголцоод амьдрах болохоор ахт чинь заавал нэг нь бурхан шиг болоод нөгөөдгөө чөтгөрлөг болоод нэг нь арчаатай болоод нэг нь арчааг болоод нэг нь цэвэрч болоод нэг нь заван болоод яагаад ингэж амьдрах хэвтэй. Илүү том гарц гаргалгаа гэр бүлээр хайгаад амьдруул яадаг юм. Эхнэрээ шөмжлөх нөхрөө шөмжлөхийн оронд илүү том боломж бидэнд юу байна? Бид нар яг болж байгаа амьдрал бодоод байгаа юм уу? Амьдрал маань нэрээр эрхчлөөтэй байгаа юм уу? Нэрээ санхүү эрхчлөөнд хүрээд байгаа юм уу? Эсвэл нэрээ болоод байгаа юм уу? Юу дутагдаад байгаа юм бэ? Тэрийгэ бодож эхлүүл яадаг юм гэж бодсон. Тэгээ би одоо миний төлөрж байгаа зүйл яг тэр зүйл гэдэг. Би яг зүгээр л эрхчлөөтэй амьдрмаар юм. Мөнгнөөс хараад биш. Сэтгэл зүйч хараад биш. Хань ажлыгаа ч тийм хажуудаа эрхчлөөтэй ингэж амьдрмаар. Би бас нэг зүйлийг харсан. Нэг байгууллагт очисон нөхрүүд нь айгу хол ажилдаг. Тэгээд ингээд бүх зүйлийг харж байхад нөхрүүд нэлээд өндөр цалинтай ч гэсэн санхүү эрхчлөөнд хүрээгүй хүмүүсийг хараад би маш их гайхсан. Хүмүүс сэтгэлгээнд тэлэг байхдаа ямар ч их мөнгөйсэн ийм жижиг аяхтай юм чинь асараал гарчдаг юм байна да. Уул нь тэр эмэгтэйчүүд сэтгэлгээнд томроод нөхрүүдгээд тэнд тэр олон 10 жил ажиллахгүйгээр тэр мөнгөө хөрөнгө оруулалт ч юм уу эсвэл ингээд мөнгөө үржүүлэх хөрөнгө хийх үү эсвэл мөнгөө баас олох уу хөрөнгө олох уу гэдгийг анханасаа мэдсэн байсан бол тэр гэр бүлийнхэн тийм агаад төгс төлдрийн синдромоос та аюултай. Бид нар юугаас эдээ төгс болж чадах. Тэгэхээр гэр бүл тэр хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр тэр хүнийг нөхрийгөө чөлөөтэй болох боломж ихнэрт нь ч байгаа, нөхөрт нь бас өөрт нь ч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хүмүүс мөнгөтэй ч гэсэн өөрөө эрх чөлөөгөөр ингээд дээд юм шүү. Хэрэглээнийхээ боол болгоцсон. Нэг юм байшин эсвэл нэг юм утасныхаа боол болгоод нэг их чинь сая 500 утас авснаа нөгөөдгөө 2 сар болохгүй алдчихсан. Тэгээд байхгүй утасны төлөө 3 сар ажиллаж байгаа. Тэд нар утасны боол болсон маа. Тэд нар утасаар юу идэггүй? Facebook ордог. Тэгээд уцаар яадаг мессеж бичдэг өөр байхгүй дотоод үйл ажиллагааг ч мэдэхгүй юмтай утсан. Төгс төлдрийн синдром танихад бүр амархан шүү дээ бид нар бас амархан байгаа шүү дээ. Бид нар хүүхдийнхаа төгс төлдрийн амжилттай өөрийгөө төгс төлдөр болоход их зовоо. Хөөхөн байх гал үзэн, хөдөлмөрч байх гал үзэн. Тэгээд бүх юмыг чаддаг үгэн цэцэн үйлэн дууран байх гэж үзэн. Эхнэр нас нөхөртөө дайлаа ойж өгдөг ингэ айл дайлан сууж үзэн хамаг цагаа алдна. Гэхдээ би дайлаа ойдөг хүмүүсийг буруутгаагүй шүү. Зүгээр танд ярих өгөгдөл өөр логикийн тэр өөр явах өөрөө чи хамгийн сайн чаддаг зүйл чинь ойх шидэх биш. Өөр зүйл байвал яах юм бэ? Шал дими ингээд дайл ойж сууж яах юм бэ гэдэг талаас нь хэлж болохоос өв соёлыг би буруушаагаагүй. Тэгээд нөгөө уран ээжүүдгээ доош нь хийгээгүй шүү. Би миний арай юу хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар ганцхан зүйлийг чадна штэ. Өгдөл нөөц боломж чинь тэр л байгаа штэ. Тэрнлүүгөө л явъя. Тэгхгүйгээр яа дээ. Хүүшээ тэрний ихнэр тим хийгээд нөхөртөө тим хийгээд өгчөд би асуугаараа дутдгийг ингээл. Хинтээ өрсөлдөж амьдраад тийм ээ. Тэгээд нэг дайлаа ойлоо гэл. Тэгээд нэг цалингаас цалин хүүш тэрний ихнэр шүүб авчиж би ясаа аммаар ингээл. Яах ч одоо энэ эд материалын өрсөлдөө хизээш дуусахгүй. Хизээш дуусахгүй шүү нэр. Би энэ дараагч 5-7 авсан чи дараагийн машин гараал ирсэн шүү дээ. Би энэ iPhone 13 авсан чи одоо 14 гараал ирсэн шүү дээ. Яг энэ шиг. Тэгээд над руу бас амар сонь сэтгэлүүд шоомод амар их ирж байгаа. Шөөмжүүд маш их ирж байгаа. Тэгээ би тэр шөөмж юу чаддаг тэр хүмүүс тусалж гэнсэн гэж хараад байгаа. Тэр сэтгэлгээг нь өөрчилчихээс хүнийг шөөмжилж ингэж хүнийг ингэж
мяалт сууж ахаар өөрийнхөө амьдралыг өөрчилчихөөсөө гэд ерөөж байгаа. Одоо ингээд зарим хүмүүс чи тэгэл мөнгө олоод байгаа юм бол тэгэд гадаад төрхөнд анхаарад ингээд нэг айтайхан сууж болдгоо юм бол аюухан ард мард гэдэг ч гэдэг. Надад тийм их бүр дотны хүмүүсээс илүү хүртэл тийм зүйл ирж ирсэн. Гэтэ миний өгч байгаа зүүн гадаад төрх бар биш гэх халууг байхгүй би. Би олж байгаа мөнгөө нэг цамц олгосноос илүү толгоороо нэмэрсэн дээр гэж боддог. Нэг цамц яад угаагаад давн алдаад тэгэл тэрнээс сэтгэл авах ханамж нь алга болчихж байгаа шүү дээ. Тэрний онд би нэг зүйл сураад нэг эмэгтэйг уйлж яхад нь босохоор надад ямар их кайф ирдэг. Тэр цамцнаас илүү кайф амьдралын утга учир орж ирдэг. Тэгээ мөнгө ч олж ирдэг мэдээж. Би бусдын амьдралд аз жаргал бэлгэлэхээс гадна мөнгөтэй ч болдог. Тэгж яагаад юу өнөөдрийн үсчээс нүүр ам бусдад таалагдах. Тэгвэл тэр хүмүүс тийм гоё нүүр нь ингээд гоё хувцастай хүнээс сурсан. Би яагаад гэвэл өөрийгөө мэддэг аахгүй чи өнөөдөр чи эхний олсон 100 сая доллараар толгойдоо хийхгүй бол чи хин ч биш болно хандаа гэж өөртөө хэлсэн байхгүй. За тэгэхэд одоохондоо чи гадаад зүйлд анхаарах ирэх одоохондоо алгаа хандаа. Чи дотоод руугаа ич хийшээгээ ич. Дараа нь тэр гаднаас анхаарах зүйлээ угаасаа өөрөө хийж чадна. Одоо миний сургалт хэдээр зарлагдчих. Тэгэхээр зарим хүмүүс ингээл муулаад тэр би ашгүй тэр хүмүүсийг миний сургалтанд орж ирээгүй баярлдаг. Одоо хүнийг гадаад байдлаар нь хараад шүүмжилдэг хүмүүс миний сургалтаас юу ч авч чадахгүй. Яагаад гэж тэр хүний сэтгэлгээ болоогүй сэтгэл зүйн болоогүй. Миний хичээлийг анхаарах биш миний үс гизэг юм өөр ам ийм зүйлд анхаар. Тэгэхээр миний сургалтанд ерөөсөө тийм хүний гадаад байдлаар шүүдэг эсвэл тийм нэг эго өндөртэй эсвэл нэг юм хитрхи сөрөг бодолтой юм баг байхгүй. Хүнийг яг энэ дотоод юу зориод байгаа, ямар мөрөөдөлтэй, дээрэс нь энэ хүний давуу тал юу байна гэдгийг харахыг зорьсон хүмүүс гэдэг. Гэгээлэг тийм хүмүүс. Тэгэхээр бодоод үзээрэй. Тэгэхэд эндээс бас асуулт асуумаар байна. Одоо би Update Mind хөтөлбөрөөр сая 800-аар зарласан байгаа. Тэгээ өнөөдөр хамрагдаж байгаа хүмүүс 1 сая төгрөгөөр орж байгаа. Тэгээд өмнөх сургалт маань бүр 100 дахин төгрөгөөр зарлагдчихсэн. Тэгээд тэр хүмүүс маань үр дүнгээ гаргаад ирсэн. Одоо бүр ингээд таны сургалт чи юу сая 800-аас үнэтэй байна гэдгийг надад нотлоо хэлж байгаа болохоор би ингээд яриа суугаад идэг шүү. За тэгээд дараагийн зүйл нь тэнд би юу гүгдэг вэ гэхээр аливаа зүйлийг борлуулах энэ яг хүний маркетингийн энэ сэтгэл зүй гэж юу юм? Бизнесийн сэтгэл зүй гэж юу юм? Гэдгийг дээрэс нь сэтгэл хөдлөлөө удирдах гэж юу юм? Бид нөгөө яриад байдаг нөгөө бүтээлч онгод монгод гэж яриад байдаг ш. Тэр зүйлийг байнга төрүүлж идэг арга техник нь юу юм? Тэгвэл хүнд заллиулахгүй байх арга техник юу юм? Хүний худлаа яаж байгааг яаж мэдэх юм? Өөрийгөө бас худлаа бодож байгааг яаж мэдэхгүй логик алдаатай бодоод байгаа. Зарим хүмүүс логик алдаагаар худлаа бодонготлоо банкнаас 30 40 за дараагийн сургалтаар зүүмээр орно. Тэр 30 хоногийн сургалтаар зүүмээр орно. Зүүмээр ороод хадгалагдаад явна. Хоёр дахь Update Mind 2 сургалт тий. Эхнийх нь бол лайваар орсон. Гэхдээ 7 хоногт нэг удаа зүүмээр орж исэн. Одоо дараагийн шатны сургалт маань зүүмээр орно. Арай өөр стандартаар. Гэхдээ тэр хөтөлбөр нь ерөнхийдөө явна. Тэндээ бас өөр гой зүйлүүд юм гэж бодож байгаа. За тэгээд та одоо ингэ бодъё л та нэг хүнд заллиулсан хүнийг бид нар мэддэн штэ тий. Та нар хүмүүс заллиулж ирсэн амьдралдаа. Тэр тэрийн хүнийг залж байгааг мэдэх өнөөдөр 5 техник үзлээ л дээ. Хүмүүс ингэдэг алдсныхоо хойно арга хэмжээ аваад идэг. Арга хэмжээ аваад шиг зүгээр сэтгэл зүй харамсал хийдэг шүү дээ. Арга хэмжээ аваад нэмэргүй шүү дээ. Зарим хүмүүс ингээд үздэг хардаг хүнд мөнгөө заллиулчлаа гэж явж идэг 5-10 сая. Тэгээд зарим хүмүүс гэр бүл салхаасаа өмнө арга хэмжээ авахгүйгээр ингээд явсараад баах мөнгө алцараад тэгээд харамсдаг. Зарим нь ингээд насаараа цуглуулсан хитэн төгрөгөө хүнд залнуусаа дараа харамсдаг. Манай аавч бас тэгжсэн. Тэгээд ингээд үн цэнийн бодгоор шаал өөр заяа. Тэгээ бүр дээрээс нь ингээд үнээр харамсалтай байдаг байхгүй. Одоо манай найзын нөхөр нь ингээд уурхаа муурхаад ажиллаад баг шороо модон даруулах гал байж ийсэн аа. Хамгийн сүүлд нь яасан бэ? Тэр байр авсан чинь зэллуулаад нөгөөдгөө солонгос руу яваад өгсөн. Нэг насны л юм байгаа зү тэр чинь. Тэгээд тэр мөнгөийг чинь яаж олдог вүлээ те тэр хүн чинь амь насаа эрсдэлд оруулан байж олсон мөнгөө зэллүүлчих. Тэгээ эний чинь таньдаг арга нь шүү дээ. Тэрнээс гадна ном уншихад сайн л гэдэг. Яавал сайн нэг яаж уншихыг бид нар хинч заагаад. Тэр талаар тэгэд ингээд үг яагаад үг ярих юу нь ярьдаг хүн зүгээр мөгөр гэжсэн аа. Үг амар хэрэгтэй, илтгэх чадвар хэрэгтэй гэсэн. Яагаад сайн, яаж сайжрах юм гэдгийг юусэн мэдэхгүй. Дандаа мэдэхгүй зүгээр сайн юмд явж идэг. Тэгээд дээрэс нь бүр хамгийн гой зүйл нь одоо заримдаа ингээд чүлэг мүлэг өчгөр онгод орж ирэл дуу муудуулмаар санагдаад идэг тий. Яг энэ шиг бүтээл сэтгэл шин зүйлийг сэтдэг бүтээл сэтгэлгээ гэдэг зүйлийг яаж хөгжүүлэх юм? Тэр онгод
гэдэг зүйлийг яаж өдөрт 4-5 оруулдаг болох юм гэдэг талаар заах. Энэ бол Харвардын Ховард Гарднер хүний судалгаан дээр явсан Америкт нотлогдсон тийм техникүүд. Тэгэхээр та энэ лайв үзэж сууж байгаа бол бүх хүн чадна. Тэрний итгэлтэй болсон сурагчид маань бас үзэж байгаа хэ. Хийхэд дасгалууд маань хийхэд тийм хүнд биш. Гэхдээ дээрэс нь миний арга барил яаж хийдэг вэ гэхээр онол яриа суудаггүй. Нэг онол яриа тэр тэгнэ энэ ингэнэ гэж суудаггүй. Би яг ингээд сэтгэл хөдлөлтөө энгийн үгээр ойлгуулах техникээр явдаг. Энгийн зүйлж агаа байдаг байхгүй. Тэгэхгүй тэгээд нэг ухаантай царайлаа, нэг мэдлэгтэй царайлаа суусан юм бол хүний толгойд үлдэхгүй. Би тэр мэдчихээн. Зөндөө ухаантай хүмүүсийн сургалтанд бас суужсан. Тэгэхээр тийм техникээр явдаг. Хөгжилтэй. Тэгээд дээрэс нь яг ямар ч маскгүй үнэнгийн хэлтэд явцдаг. Тэгээд мэдхгүй зүйл байвал мэдхгүй. Энэ талаар дахин судлаа гэж хэлж чадна. Тийм байгаа. Тэгээд энэ техникүүд дээр бол би бүгдийг өөртөө бас хэрэгжүүлээд явдаг. Тийм гоё техникүүд байна. Тэгээд энийгээ бас хуваалцаад байгаа шүү. Тэгээд контент хийх нөхцөл маань бүрдсэн. Тэгээд тэр сургалтаараа ингээд контент ингээд зүүмээрээ ороод ингээд явах болно. Тэгэхээр сургалтанд маань ороод ирээрээ тэгээд том эрсдлийг хаагаад би хүний амдалд маш том зөвлөгөө өгч байгаа гэж бодож байгаа. Сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг зүйл бол санхүү, гэр бүлийн харилцаа. Тэгээд дээрэс нь нийгмийн харилцаа бүх зүйлд нөлөөлнө. Карьер, амбиц гэдэг зүйл нөлөөлнө. Бид нар сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй бол хэдэн ажлынхантаа муудалцал ажил амьдрал хэцүү болол гэр бүлийнхэнтэй хэрэлдээл сэтгэл санаа хэцүү болол сэтгэл хөдлөлөөр худалдаа авал тэгээд санхүү хэцүү болж байгаа юм. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг зүйл чинь бидний хамгийн том төлхөөр. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн бол нэрээ тэр Харвардын доктор хамгаалнууд тэрнээс илүү том зүйлийг өөртөө хөрөнгө оруулж байгаа хэрэг байхгүй. Бид нар мэдэн шүү дээ их сургуулийн багш ч гэсэн амьдрал нь дөрөө амьдрал нь санхүү нь болохгүй гэр бүлдээ очиод агсан тавьдаг тийм хүнч байдаг шүү дээ. Тэр чинь зүгээр логик сэтгэлгээл өндөртөг байхгүй. Тэрнээс биш нөгөө сэтгэл хөдлөлийн ухаан дутуул гэсэн. Тэгэхээр ер нь амьдралыг бид нар мэдээж 10 жилдээ ингээл аав гоо сэргэлэн онц сурдаг охин байсан чинь амьдрал дээр гараад нэг гэрийн эзэгтэл болсон амьдрал дээр нэг choice юм байхгүй. Тэр чинь төгсний синдром байдаг. Бүх хичээл дээр онцгох гал охтод бид нар амар хичээдэг. Тэгсэн чинь нэг хүү эрэгтэй хөхт яадаг. Дунд цураад нусаа энд наа явж зүгхэд амьдрал дээр компани захирал гэл хошин шогоор хөтөл үзүүлдэг чинь амьдрал дээр зөндөө л идэв чинь 3 сараа зөндөө 0 аваад явжсэн энэ амьдрал дээр гараад бүр захирал махирлуулаа явчих. Ямар сони ухаантай хүн ингэж ах ингэж. Зүгээр бидний ухаан гэдэг ойлголт нь лог гэдэг зүйлийг хязгаарлагдсан байхгүй. Лог гэдэг нь үнэн худал учир шалтгааныг олох тийм ухаан маань л байхгүй. Үгэн сэтгэл хоёрыг л бид нар ухаантай гэж үзээд байдаг. Гэтэл цаанаа 4 зүйл нь шүү дээ. 4 зүйл. Дүрслэл сэтгэлгээ. Баячууд яагаад тэр гоё уран зургийг үзээл. Би бас баячуудыг дуурайж уран зураг үзээд анхаагаад өгч ойлгодгоо. Уран зураг үзээл. Нөгөөдөр чинь бүр ингээл цаг гаргаад үздэг. Би очиж үзчихсэн. Тэгээ нөгөө зургийг ойлгодгоо. Яагаад ингэдэм бол тэр үед очрыг ойлгохгүй зүгээр аялалтанд дагаад очиод үзсэн байхгүй. Галерей малраар бол зураг үзээ. Дараа нь тэгэхээр баян хүмүүс балет үздэг гинэ. Сонгодог хөгжим үздэг гинэ гэх юм. Бас очлоо балет очиод үзээл. Эсвэл ойлгодгоо нэг цагаан амнууд нисээд байна. Тэснэ нэг юм дуулаад байна. Ингээд бодоод тэгээд тэр үед ямар ч ач холбогдол үзээгүй зүгээр дагаан дуурайдаг байсан байхгүй. Яг юу шиг тод шиг. Баян хүмүүс тэгдэг гинэ гэх юм. Тэгж очоод. Тэгсэн чинь дүрслэлт ухаан гэдэг зүйлийг үзэхээр тэр хүмүүс яагаад тэгдэг юм. Дүрслэл сэтгэлгээ гэдэг чинь яагаад хэрэгтэй юм гэдэг бүр цаад шинжлэх ухаанаар neuroscience тархи судлалын эрдэмтэн тэгээд сэтгэлзүйчдийн судалгаан дээр тулгуурсан техникээр ойлгож байгаа байхгүй. Өө ийм л байсан биз тэгээд. Манай ангийнхч тэгэл ийм л байсан биз тэгэл бас тэгдэг. Ийм биш тий. Чи сайн гэдээс чи ийм олон асуулт хариулт ингээд олчих болд юм уу? Нэрээ бид нар би өөрийгөө айгүй ухаантай гэж бодоодсэн чи үгүй юм байна. Тэгээд дээрээс нэг тест өгч байгаа байхгүй. Зарим нэг өөрийгөө мундаг ихтгэдэг ярьдаг маядаг гэж эго өндөртөө орж ирдэг. Тэгснэ ингээд тест өгсөн чинь жоохон гарчиж байгаа юм чинь. Тэгээд за би угаасаа муу юм байна. Одоо нэг сайжруулах байх. Тэгээд сэтгэлээр унахгүй шүү дээ тэр чинь. Бодит байдал нөөц боломжоо тодорхойлчих байгаа юм чинь. Тэгээд дараа сургалт өгснээ дараа тэр тесттэй өгөөд үзэх хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр үр дүн гараад би үгэн сэтгэлгээ сайжирсан юм уу? Эсвэл төслөө сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ сайжирсан юм уу гэдэг мэдээд авах хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь ингээд ямар ч нэг хэмжүүргүй зарим сургалтаас хэмжүүргүй л хийдэг үстэй. Сайжирсан юм гэхээр тухайн үед инспирэшн аваад амар гоё цэвэрлэгчсэн юм шиг болж байгаа. Тэгснээ дараа нөгөө сургалтанд байхгүй болчихор хийн гасан шаа шиг болоо. Тэгэхээр нэг цэвэрлэгч хаагаад ишээ шиг гүйдэг. Тэгээ би болохоор шавнартай хэлдэг. Та нар нэг power bank-тай л очооч дээ гэл энэ тэндээ цэвэрлэгч гоогаал энэ дэлхийн ухаантай хоёр нь мондохгүй олон дөө. Тэгээ өөрөө өөртөө цэвэрлэгчтэй болоод өөрөө өөртөө оршооч дээ гэж хэлдэг байхгүй. Нэр штэ. Одоо Монгол ухаантай хүмүүс зөндөө байгаа, дэлхийд дээр ухаантай хүмүүс зөндөө байгаа. Өөрөө өөртөө 50 амглаа, өөрөө өөртөө хангалттай болоод тэгээ суралц зүйлээс тэр хүмүүсээс сурч олно. Гэхдээ шүтэн бишрэх биш. Надаас ийм гэж харах биш. Зүгээр тэр хөдөлмөрийн хүндлээч.
Тэгэхээр ингээд ихэнх хүмүүс хүнийг шүтэн бишрээл гайхаал тэр чухаантай энэ чухаантай гэж гүгээд тах юм. Уулна тэр ухаан потенциал тархины хүчлээ хүртэл танд байгаа шүү дээ. Тэр хүний тархийг гаргаж ирээ таны тархийг гаргаж ирээд үзвэл 9-ийн тоон ер нь л адилхан байгаа шүү. Ялгаа гэх юм бол жоохон синапс холбоо л их байгаа. Тархины 2-9-ийн холбоо л их байгаа. Тэд нар ингээд шинэ үйлдэлүүд, шинэ алдаа хийсээр байгаа тархины эсүүд ингээд холбогддог байхгүй. Синапс холбоо үүсгдэг. Тэгснээрээ илүү ухаантай болоод идэг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь маш олон туршилт тэгээд маш олон алдаа гаргаад тийм амжилттай хүмүүс болсон болохоор тархины холбоо л юм болсон байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс ингэж боддог. Амжилттай хүн гэхээр одоо сар болгон 100 сая авч байгаа нэг амжилттай гэж боддог. Гэтэл тэр хүмүүс чинь бас уналттай хүмүүс шүү дээ. Тэд нар сар болгон орлого ингээ өсөж явах хэрэгтэй шүү дээ. Сар болгон орлого нь өсөөд, сэтгэл зүйн өсөөд, энэ чадамж нь өсөөд, майнд нь өсөж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд ингэж явж ивэл та нар ямар ч тэр бомбны төгөөг үзвэл анх $1 ихсэн гэж ярьж байгаа шүү дээ. Анх ийм Жим Керригийн төгөөг үзэлтэй. Тэгээ зөндөө анх мяал гаргасан. Одоо тэгээд юм болсон гэдэг түүх шүү дээ. Тэгэхээр доороос нь ингэ явж байгаа байхгүй. Би ч гэдэг бас доороос нь л явж байна. Анх 9,000 сургалтынсаа одоо ингэ дээшлээ 488 гол одоо сая төгрөг гээд одоо ингэ дээш явах төлөвлөгөөтэй явж байгаа байхгүй. Ирэх жил би толгоруугаа 20-с дээш сая төгрөгийн хөрөнгө оруулалт ингэ шийдчихээ явж байна. Энэ мэтчлэнгээр явж байна. Тэгэхээр таны орлого чинь нэг хэвэндээ байгаад байгаа бол та нэрээ унж байгаа. Та нэг хэвийн амьдралдаа нэг хэвийн үсээс амдаг, нэг хэвийн өөрөө боддог, нэг хэвийн байгаа бол та унаад байна. Амар тайвшраад идэг. Ингээл мөнгө ажил ингээл нэг хэв болоод байна тэгээд болж байгаа ч юм байхгүй. Зарим эмэгтэй ч нөхрөө төвчж амьдарч байна. Их чинь хатуу хандаад нөхрөө төвчж амьдарч байна гэх хохирчин дүрт ороод байна. Хин төвчгэсэн бэ? Хинт төвчгээгүй. Тэр сэтгэл зүйн асуудал өөрөө шийдэж болох байсан байхгүй юу? Төвчих хэрэггүй шүү дээ. Төвцээр байгаа дараа нь юу болдог? Дэлбэрээ тесрээд бүр тэрнээсээ 7 мөрөө гэр бүл шалгалт байтугай хүүхд өнчих байтугай юм болдог. Тэгвэл төвчих хэрэгтэй юм уу? Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм уу? Өөрийнхөө үн цэнийг мэдгүй, өөрийгөө хөндлөхгүй эмэгтэй байж ич нөхрөө хүндэл мөндөл гэл. Өөрийнхөө хувийн оромжаагаа мэдгүй, өөрийнхөө үнэт зүйлийг мэдгүй, өөрийнхөө мөрөөдлийг мэдгүй үнийг тэгснэ эрэгтэй үнийг ойлго гэдээ дайраад идэг. Тэгээ өөрийнхөө цагийг үнэлээд өөрийнхөө ингээд үнэлэхэд тэр хүн чинчтэй ойлгоод дэмждэг болд юм байна. Би ч амьдрал дээр ингээд дэмжүүлээд явж байна. Өнөөдөр ингээд мөрөөдлөө яриад харин одоо ингээд дэлхийд гарсан тийм итгэгч хүн болноо. Одоо ингээд миний мөрөөдлийг дэмжгээд хэлэхэд тэр хүн дэмжиж байгаа байхгүй. Эхлээд бол шаалдаг л байсан л да. Энэ одоо юу том ярьдаг гэдэг. Одоо л миний мөрөөдөлд итгэж эхэлж штий. Миний мөрөөдөл биелэлээ болоод мөнгө болоод дансанд ороод дараагийн шатны сургалтаа аваад эхлэхээр хажууд хүнчтэй итгэж эхэлсэн штий. Бид нар эхлээ үйлдэл хийж нөхөртөө итгүүлэхгүй бол мэддэг мэдлэг толгой доторх мэдлэгийг чинь нөхөр уншиж мэдхгүй. Толгой дотор мэдлэг чинь хэн нэгэн зориулдаг гэж мөнгө үн цэнийг бүтээхгүй бол тэр мэдлэг чинь хог штий. Хог. Манайхан чинь энэ тентхээс сургалтын суусан мэрэгэн цэцэн ухаантай гэж ярьдаг. Тэгээ амьдрал нь өөрчлөгдсөн мөр өөрчлөгдөөгүй. Зүгээр л баахан сургалт авчихсан. Зүгээр л ингээд гоё юмсан. Тэгээ яасан тэгээд тэргээ хэрэгжүүлээд нөхөр мөхөртэй айтайхан болсон юм уу? Өрөвтэй айтайхан болсон юм уу? Өрөвтэй чинь хүмүүжил ямар байгаа? Дэлгүүрт ороод юм идэд уйлаад орлоод юм уу? Яаж юм? Гэхээр хэлж чадахгүй дугаалч. Би болохоор амжилтыг ингээд дэлхийн тайз майзан дээр гараад ингээд амар том гэж хардаг гэсэн чи одоо л үгүй. Амжилт гэдэг чинь өөрийгөө ялах сэтгэл хөдлөлөө ялаад үр хөвгттэйгээ ямар ах юм нөхөртөөгөө ямар ах юм гэдгийг шийдэх юм байна гэдгийг харсан байхгүй. Тэгээ би одоо 100 удаагийн 5-д нь одоо сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байгаа яг үнэхээр л 100 удаагийн 5-д нь 95-д нь чаддаг бас миний хувьд энэ бол амжилт. Сэтгэл хөдлөлөө орой 8 цагийгч сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн байна штэ. Сэтгэл хөдлөлтөд автцсан хүнийг удирдах чаддаг. Ууртай хүнийг эсвэл хитрхи хөөрцөн хүнийг 50 хүн удирдах чаддаг байхгүй. Тэгэхээр бид нар нэг хүнийг манлайлан даа гэж бодох тэр манлайлал чинь гэр бүлтэй хасаа бид нар сэтгэл хөдлөлөө удирдахаас эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө юу сэтгэл хөдлөлөөрөө 50 байх ингээл 50 байж нөхрөө удирдах, хүүхдээ удирдах тэгээ цуг савчаад явчихаараа юу тэр нөхцөл байдал зүгээр дайн шиг болвол тэгэл ямар ч асуудал шийдэл байхгүй. Тэгээд алдаа тэг болох магадлал гэдэг нэг хичээлээ дээ. Тэрэн дээр ингээд хүмүүс ихэвчлэн асуудлаа л яриад идэг асуудлаа. Тэгээ манай сурагчтай эхлээд над руу асуудал авчиж байгаа л да одоо ингээд тэгээд гэл асуудал хараад би ч тэг эхлээл дандаа асуудал хүнд ярьдаг гэсэн. Тэг шийдэл байхгүй. Тэг яаж шийдэх үү гэж асуугаар байхгүй. Мэдгүй харин энийг л мэдэхгүй. Тэгэхээр асуудал ярьдаг хүн шийдэл ярьдаг хүн хоёр янз юм байна. Асуудал ярьдаг хүн нь болохоор юм хохирогч сэтгэлээтэй. Би одоо тийм хохирогч сэтгэлийн бүр хамгийн том жишээ байхгүй би. Би ч одоо гэр цэвэрлэхээр хүүхд тарахаараа бүх зүйлдээ хохирчод идэг гэсэн байхгүй. Гэртээ сууснараа хохирчвал ингээд бүх зүйлээ хохироод идэг.
ялдаг юм байдгүй надаа. Миний нөгөө мөрөөдөд идэг цоглог хандаа дэлхийн авьяастай эмхтэй эсвэл ингээд ихтгэл тавьдаг тийм гоё эмхтэй байхгүй. Дандаа хохирцоо сууж аягаа гараа хохирчин. Хүүхд гарахаар бас хохирчин. Нөхрөө хүүхдээ гаргаад өгөө хохирчлаа. Энэ хохир сэтгэлгээс ялагч болтлоо нэрээ. Шинээр төрөх процесс шиг юм болсон. Өөрийгөө ялаад гарч ирнэ гэдэг шиг яг ярьж байгаа шиг амархан зүйл биш л дээ. Тэгээд ингээд ялагч болохоор бүх зүйл дээр ялагч болчихж байгаа. Одоо та нар ингээд би өглөө өндгөө шаргахчихсан байхгүй юу? Хоолоо идэл өндгөө шаргахчихсан чинь өндгөө газар ингээд хагараад унчлаа. Тэгээ ингээд тэр чинь дахиад ингээд бүхэл бүтэн өөр хөтөд золиослоод өндгийг нэтгээд авчирчаа би тэрийг хайлтааны шиг бодож ирсэн. Урд нь бол дотоод шөмжлөхтэй бол өөрийгөө амар тэнэг мангаар арчаагүй нойрмолж бод өндгөө ахалчдаг хандаа яасан тэнэг юм нэгээл өөрийгөө бах хараа л та. Одоо л гол тэгээгүй. Хүүе чи хараа өндөг хагарна гэдэг чинь өсөндөө дөрвчих юм шүү. Энд чинь омега зөндөө витаминтай ш Б-ийн төлөв зөндөө витаминтай өсөндөө дөрвчихж байгаа. Энэ бол хандлагаа өөрчлөх мэг амар олон нийгэмд гарч хандлагаа өөрчлөн эерэг байцгаа сайн үс аян гэхээс өмнө эхлээд өөрийнхөө дотор тэр хандлагаа өөрчлөх нь юм байна гэдэг харсан. Тэр нэг өөрийгөө арчаагууд бодоол өөрийгөө зовоогоол нэг алдаа хийх хэрэггүй. Бид нар яагаад алдаа хийх хэрэггүй гэдэг гэхээр бид нарыг багад байхад ээж аваад нийгэм нь алдаа хийхийг зөвшөөрдөггүйсэн байхгүй. Алдаа хийхээр загнаад идэв шүү дээ. Муухай бичлээ гэж багш загнаад тоогоо бодож чадахгүй гэл 60 авлаа гэж загнуулаад 0 авлаа гэж загнуулаад энэ чи алдаа хийх хэрэггүй л байгаа шүү. Гэтэл энэ дэлхий дээр амжилтанд хүрсэн бүх хүмүүс зөндөө алдаа хийж тэнд хүрсэн байгаа шүү. Надад нэг ухаантай хэлж ирсэн. Би яг 20,000 алдаа хийх чинь 8,000 алдаа болгож өгнө хандаа. Алдаа хийж чи аливаа үйл хийхэд зөндөө алдаадах та нэг хэдэн удаа алдаад над дээр хүрээд ирдэ гэдэг чинь. Тэгээ тэр үед би ойлгоогүй яа намайг алдуулах гэдэг юм би ингээд төгс төгөлдөр байгаад алдахгүй ингээд нэг шугамар дээшээ гарчмаар л байна гэж бодсон. Гэтэ тэрнээс ч зөндөө алдаа хийсэн. Зөндөө алдаа хийгээд ингээд хүмүүс зөндөө шөмжлүүлсэн, зөндөө үйлсэн, зөндөө босч ирсэн. Гоё ийсэн шүү. Тэр алдаанаас дандаа сурцсан байсан шүү. Би гутал үрд зарж байхдаа дандаа махан биеэр хөдөлмөрлөх нь тийм сайн биш юм байна гэдэг ойлгосон. Таксинд явж байхдаа ингээд энэ тэнд явж байхдаа дандаа биеэр хийгээд байгаа зүйл тэмчих мөнгө олдохгүй байна гэдэг ойлгочихсон. Тэгээ оюун ухаанаар мөнгө олдог гэдэг зүйлийг би бүр 10 жилдээ ойлгосон байсан байхгүй юу? Би чинь хүүхд хуулуулахдаа 500 төгрөгөөр шалгалтанд хуулуулдаг байсан. Эсвэл болол айраг таргаар ингэж хуулуулдаг. Дараа нь их сургуульд ороод эсэний уралдаанд хүүхдүүдийн эсээ бичиж өгөөл төрүүлүүлэл мөнгө авдаг. Тэгээд нэг тийм юм хийдэг байсан. Тэр бол дараа нь эсвэл тэмцээн уралдаанд ороод олимпиад төрүүлээл имэдэ ингээд гой сүү авч өгөөл 50,000 төгрөг гокийн тэмцээнд ороод авч ирсэн. Тэр бол миний амьдралдаа хамгийн том авч ирсэн, хамгийн анх ойлгож ирсэн зүйл. Би оюун ухаанаараа мөнгө олоо амьдрч болох юм биш дандаа гэдэг зүйлийг би яг 9 дугаар ангид ойлгочихсон. Махан биеэр хөдөлмөрлөжсэн хөдөлмөрүүд бол зөндөө байна. Оюун ухаанаараа гэдэг зүйлийг яг тэр үед ойлгочихсон байхгүй. Яг 3 шаттай тэмцээн байсан. Имэд хоёр Монгол гэртээ амьдардаг байсан, нөөсөө зөөдөг байсан. Тэгээ би ингээд олимпиадад төрүүлээд яг 50,000 төгрөг авлаа гэд өгөхт нь ингээд айн гоё үнцэнтэй мөнгө төр. Тэгээ ингээд имэд дуртай нөгөө бичээ боовн аваа, тэгээд нэг сүүг аваад ингээд олж ирсэн байхгүй. Тэр оюун ухааны хөдөлмөр үнэхээр гоё. Кайфтай. Би ингээд сурах хоббитэй бүр сурах донтоо байхгүй. Би тэгэхэд хамгийн хороогийн хамгийн ашигтай хобби бол би сурах гэж бодчих. Яг л сурах тусам хүн хөгжөө, сурах тусам хүн туслахыг ихсээд идэг. Өнөөдөр би гэр бүл ингээд салгаж исэн зүйлийг нийлүүлж чадаад өрөө хөлт нэмсгэлээ сурж байгаа чинь амжилт шүү дээ. Өнөөдөр нэг юмхтэй ямар ч зориг мөрөөдөлгүй тэгэл ямар нэг эрэгтэй хүнд ашиглуулад ч юм уу үйлээ сууж байхад би нээлэг зориг мөрөөдөлтөй болгоод өөрийнхөө үн цэнийг ойлго гэж хэлж итгэл үнэмшил төрүүлж байгаа. Тэгэд өөрийнхөө төлөө суралцгаа шийдээд өөртөө оюун ухаанд хөрөнгө оруулалт хийдэг. Бусдад тэгээд нөгөө ашиглуулах биш. Бусад хүмүүс ингээд хүмүүсийг ашиглаад сурцсан байна л да. Одоо хайртай хүмүүс нь чамаагүй. Ажил хийдэг нэгээ боломжтой нэг ингээд сороо сурцсан. Тэгээ нөгөө боломжтой нэг нь ч дээшээ гарч чадахгүй ингээд доош нь татаад унахчдаг. Тэгэхээр тэр хүмүүст ингээд боломжийг нийлвэл ингээд нүдийг ингээд нээгээд өчгөр гоё. Хүш наа тийм боломж исэн биз дээ. Би өдөө олон жил юу хийж исэн бэ гэдэг. Тэгээ түрүүний хэлсэн нөхөр нь маш их мөнгө олдог ч гэсэн санхүү өргөжлөн төрөөгүй эхнэрүүдэд нь бас тэр зүйлийг ойлгуулах маш их хүсдэг. Яагаад нөхөр нь заавал тэгж боол үлмэр эхлээл тийм олон жил зорж байгаа хэвчээ. Тэгэхэд бид нар 2 жил, 3 жил за боли 5 жил толгоор гоё юм хийхэд хязгааргүй эрхчлөлөнд хүрэх боломж байхад чинь. Бусдад бүр амьдралын асуудлыг шийдээд дэлхийд дээр дүүрэн гэр бүл байгаа гэж би хардаг. Би гэр бүл гэдэг зүйлийг болохоор өөрийн гэр бүлээр хязгаарлаж эхлэх боддог гэсэн өөрийнхөө асуудлыг шийдчихээд дараа нь бусдын гэр бүлүүдэд тусалж байгаагаа харсан. Тэгээд дараа нь бүр томоор харахад дэлхийгээ дүүрэн гэр бүл байгаа сте. Тэр нэг Африкт нэг юм хар өстэй гэр бүл болсон гэж суучлах шүү дээ. Бас хоорондоо хэлдэг ойлголцоогүй ч юм уу. Хүн хоорондоо харилцааны асуудал. За тэгвэл ийшээ Оросд очихоор нэг шонхоосон нөхөр бас нөхөртөөгөө уйлаа сууж магадгүй хорих сэтгэлгээс болов. Тэгээ би тийм тусалж чадах юм байг.
Англидаас нэг нөхөр байж байгаа ш маань дотор суусан Лондон дотор бас нэг юм руу сууж байгаа ч юм лүү. Яг над чиг багтаа сэтгэлийн гимтэл авцсан. Тэгээ би номоо бичсэн. Тэр номон дээр бүх амьдралын муу муухай бүх зүйлээ ингэж бичсэн. Тэгээ тэрээ тэндээс яаж гимплээ тавьж явуулсан. Гол нь би тэр чинь хүнд ингэж зовсонгоо өргөдүүлэх гэж бичсэн зүйл ерөөсөө байхгүй. Тэнд хүн тэндээс яаж гарсан юм бэ? Яаж хөнгөн өөрийгөө авч үлдсэн юм бэ? Сэтгэл зүрхээ яаж ингэ бүгдэн дээр ингэж имжлээд имжлэгээний им наац юм шиг өөрийгөө хөнгөн болгосон юм бэ гэдэг арга хуваалцсан байхгүй. Тэгэхээр нөгөө маш олон бэрхшээл байсан учраас тэндээс маш олон зүйл сэтлэг аав урам зориг авахаас гадна зүгээр нэг инспирэшн авдаг ном биш. Тэндээс яг өөрөө ингэж хандлага өөрчлөлт тав. Нэрээ ингэж бодож болох юм байна. Нэрээ би ингэж өөрийгөө имчилж болох юм байна гэдэг сэтлэг авахын тулд би ном авчихсан. Тэгээд шинэ жилээс өмнө гаргая гэж бодсон. Авч хэвлэлийн ажил дээр жоохон хойш болох юм шиг байна. Тэгээд тэр ном маань бүр цаашаа олон улсад гарах зорилттой байгаа. Яг бол би хэл түрүү хэлсэн тий. Тэгэхээр дүрэн сэтгэлээ шарахдаг юм байна. Зүгээр яг нөгөө асуудал шийдэл хоёроо ялахгүй л хүмүүс яваад байгаа. Асуудал яриад. Би ч би ингээд төсөөлөлтөө бол абрагт гэсэн нэг эмэгтэй өөлөө сууж байгаа даа гэж хардаг. Нөхөртөө олуулж чадахгүй. Сэтгэл хөдлөл өдөрдөж чадахгүй жүжиг тоглоо сууж байгаа хэрэг харагддаг. Тийм л байгаа шүү дээ. Яг эмэгтэй хүмүүс яг л адилхан л байгаа даа. Хороодлын яг зүгээр бид нар чинь нэг л зүйлийн хүмүүс юм чинь яг л адилхан байгаа гэж би боддоо шүү. Тэгээ энэ нөгөө дотоод шүүмжлэгч ярих чад ингэ яваад байна. Тэгэхээр энэ дотоод шүүмжлэгч гэдэг зүйл чинь багтаа шүүмж баг авсан хүмүүст бол бага л байгаа. Зарим хүмүүс өөртөө янз итгэлтэй байдаг шүү дээ тий. Бүр харахаар ингэ ямар гоё юм бэ гэмээр өөртөө итгэлтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг харахаар хүмүүс ямар өнгөрөө ямар сэхвэн ингэж хараад байдаг. Гэтэл өөртөө тийм итгэлтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй учраас тэр хүнийг тэг шүүмжилж хараад байдаг шүү. Одоо ингээл амар гоё ингээл цоглог ингээл ярьж байгаа хүний харахаар ёо энэ ямар өөртөө итгэлтэй юм бэ гэж хараал идэв шүү дээ. Тэр чинь шүү дээ. Өөртөө бүр анхнаасаа дотоод шүүмжлэгч багтаа хүн байсан байхгүй. Тэгэхээр өөрийгөө юу чаддаг зүйл итгэдэг, бусдад төрүүлцдэг байгаагаа ойлгодог тийм хүн яриад идэг. Тэгэхээр нөгөө бид нар шиг ингээ хайрцаглаа дотоод шүүмжлэгчтэй ингээ даруулаад за яна болио өстө нүднээ болоод чадахгүй чи яриа гэд ингэдэг хүмүүс чинь тэрийг харахаар ингээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Дотроос нь ингээ өвдөд. Ёо энэ яагаар ингээ тэнэгтэж ярьдаг юм. Өөрөө тэгээд тэнэгтэж ярихыг хүсэхгүй байгаа байхгүй. Гэтэл тэр ярьсан ингээд шүүмжлүүлсэн тэр хүмүүс нь илүү хөгжөөд явцсан байдаг. Яг бол ярьж байхдаа тэр хүн суралцчих юм чинь 70% та. Тэр өөртөө тийм өөртөө итгэлтэй байхыг сурах нь хамгийн зөв. Чиний үйл бодол хорон ертөнцид дутагдж байна. Чиний бусдад аз жаргал бэлгэлэх зүйлээр хорон ертөнцид дутагдж байна. Өөрийнхөө асуудлыг шийдээд бусдын асуудлыг шийдэж өгөх. Чамтай адилхан асуудалтай хүмүүс хороод л хийгээд дүүрэн байгаа. Тэр энийг асуудлыг шийдэж өгөхийн тулд дутагдж штеп бид нар дутагдж байна. Бид нар хорон ертөнцид дутагдж байгаа байхгүй. Бид нар эсрэгээр бодоод идэв. Би энэ ганцаараа байна да. Найз нөхдөчгүй боллоо. Эсвэл ингээл нийгэм хөрөөлж яахгүй. Эсвэл би ингээ ядуу сэтгэлтэй Монгол тохирогч байна. Улс төр болохгүй байна. Эсвэл тэр талбай дээр очиж игсэн дандаа асуудлыг гаднаас хараа яваад. Эсвэл нэг хөөрхөн болчвол асуудал шийдэх нэг яах вэ? Нөхрөө тогтоо мохтоон ч гэх шиг. Тэг хөөрхөн болоод нөхөртэй хаягж байгаа юм ихтэй зөндөөл идэг гэсэн. Тэгэл дараа нь ийм сайхан юм ихтэй яагаад хаягдцсан юм гээл нэг сонин асуулт асуугаад. Бүх зүйлийн хариулт бол энэ дотор байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээ л бодоод ингээ олчоосоо гэж би амар боддог. Тэгээд ингэ маш их мөнгө, маш их сэтгэл зүйн гаргалт, маш их нулимс, маш их цөхрөлийн дараа төвчсний дараа дахиад хохирох чиглэлээр дууссан байдаг. Их чинь ингээд 20 жил нөхрөө төвчж амьдарсан байхгүй юу? 10 жил нөхрөө төвчж амьдарсан юм аа. Тэгээс амьдрал шодрог болсон. Өөр нөхөртөө даасан их чинь цойлох байсан. Жүжиг тоглоод байдаг. Жүжиг энэ бол жүжиг шүү. Би амар хатуу хэлдэг байж магадгүй. Тэгтээ жүжиг штэ. Тэр нөхөр байсан байгааг өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө ингээд дээш нь босгож болно штэ. Бидэрт тийм сэтгэлийн хүч нь байгаа хгүй. Тэгэхээр эмэглээ дотоод шүмжлэхтэй дугаа олохгүй бол тэр хүч гарахад юм хэцүү байдаг. Дотроо дайсантай байгаад ахаар чинь өөрийгөө сүлбэг ингээд өөрийгөө зоогоод ахаар чинь хэцүү штэ тий. Тэгээ дээрс нь арай өөрөө дотоод шүмжлэх чинь гайг болох чинь эргэн тойрон дандаа тийм шүмжлэгч хүмүүс байдаг. Тэгээд хүний мууг яриа л явчихдаг. Хоос яриад уулзахаар юу ярьдгийг 10 жилийн өнгөрсөн амьдрал. 10 жилдээ чинь нусгаа буцаан байсан ингэсэн тэгсэн гэл. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьж байгаа хүмүүсээс хол байгаа чинь. Хол тийм найзлуус хэрэггүй. Өнгөрсөн цаг дээр л яриан яваал гэдэг. Тэр тэгжээж үлээ ингэжээж үлээ сайхан байж юм яаж гэж юмараа. Эсвэл ингээл тийм найз өрн л хэрэггүй штэ. Тэр өнгөрсөн цаг дээр явж байгаа юм чи бодлон гэсэн өнгөрсөн цаг дээр. Тэгэхээр ирээдүг юусаа харахгүй байхгүй. Тэгэхээр дандаа шийдлийг олж хардаг. Яриан дандаа ирээдүйн цаг дээр. Би тэнд очсон байх болно гэдэгт итгэлтэй. Тэгээ дээрэс нь чамд уулзахаар чиний үнэг хэлчихдэг тий. Асуудал чи тэнд байж тээ. Өмөрдөг биш.
Нөгөө хохирох сэтгэлгээ чинь тэтгэж мэддэг. Миний найз ийм сайхан хүмүүс чинь моосо харам чинь тийм найз руу хэрэггүй. Тэрний оронд байж штэ. Миний найзаа чи их сэтгэл хөдлөлттэй байж шүү. Наадга тайвширхаар найз руугаа ярьчихдаг уу? Миний найзны хувийн хөгжилтэй анхаарчихтаа ийм ном уншчихтаа тий? Найзуудгүй болцсон уу? Тэгвэл тэр найзуудгүй бол чиний асуудал ч тий. Чи тэр найзуудтай холбоогүй нийгмээс өөрийгөө тусгаарласан байж штэ. Миний найз сэтгэл зүйн асуудлаас бас болоод байна. Бүх эмэгтэй хүмүүс ингээд аргагүй ядарч ийн миний найз төрөө сэтгэл готор доош муу ийм биш байхгүй. Тэр улам нөгөө ч өөрийгөө өдөөд уйлаад бүр доош орчих штэ. Энд чи дэлхийд даяар ээжүүд бүгдээрээ ийм процессыг давдаг юм аа. Өөр дээр тусгаж аваад хүн дээр тусгаад байх хэрэггүй. Чи эндээс яаж гарч болох вэ миний найз гэх асуултаар явал та. Найзтай асуултаар ярьц. Хүүхдтэйгэж асуултаар нөхөртөөгөө асуудалтай. Асуудлаар яар. Би нэг удаа ийм байхгүй. Би ерөөсө хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө дандаа асуултаар ярьдаг. Ерөөсө зөвлөдгөө. Нэг зөвлөд байх юм байхгүй. Өөрөө шийдвэрийг гаргуулцдаг. Би нэг жишээгээ ярил л да. Нөгөө нөхөр эт хоёр ингээд ярьлаа л да. Би бол хадам ээжийг бол ингээд манай нөхөр дандаа 20 орноор аясан гэдэг дандаа надад ярьдаг байхгүй. Тэгэл ингээд гоё тэр хот гоё энэ хот гоё гэж дандаа ярьдیں۔ Тэгэхээр нөгөө ямар гоё ингээд боддог. Тэгээд ээжээс асуулаа. Хадам ээжээс асуусан чинь ээж нэг Орос руу явсан, Хятад руу явсан. Тэгээд нэг ингээл дууслаа гэж ярьсан байхгүй. Тэгэхээр би тийм үү гэл. Тэгээд нөхрөөсөө ирэнгууллаа. Хараа чи хэдэн орн явлаа гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь манай нөхөр ингэ чинь харин 20 гаруй орн гэл нөгөөдгөө надад яриад жоохон өнгөрөөл ярихгүй юу. Тэгэхээр би ээж хэдэн орноор явсан гэсэн чинь би мэдж байгаа мөртлөө асууж байгаа. Тэгсэн чи ээж 2 орноор явсан шүү дээ. Тэгсэн чи ээж чамайг ингээ 20 орноор явахаар ингээд өөрөө явж байгаа юм шиг баярлдсан байлаа шүү дээ. Гэлэхгүй. Тэгсэн чинь дотор нь бодогдсон шүү дээ. Миний ээж минь нэрээ 20 орноор яваагүй шүү дээ. Би нэрээ ингээд ээж бас тэр мэдрэмж ээж бас чам шиг ингээд аялал бас гоё ахтаа дээрээ гэлдэг байхгүй. Гой мэдрэмжийг өгчгөөсөө одоо ээж яг хит наслах юм бол доо гэж асуултаа асуудаг байхгүй. Би ер нь аялал гэж хэлэхгүй бас тээ. Тэгсэн чинь манай хөр юм гэж юм хэрэг бодож байгаа байхгүй. Нэрээ тийм тий. Мөнгө зөвлөл тэр үедээ юм яриаггүй. Тэгээд нэг хэдэн сарын дараа харин мөнгө зөвлөж байгаа. Ээжигээ Токиог олимпиад үзүүлнэ. Тэгж юм. Тэгэхээр за. Тэгэл байж тэгээд мөнгө цуглуулж хэлсэн л тэгсэн чинь нөгөө олимпик хаацсан шүү дээ тий. Тэгэхээр дараа нь Турк руу айлна гинэ. Турк руу аялахаар бас ээж гэлдэг чинь. Тэгээ нөгөө дүүнер мөнөрт нь хэлээл аялуулахаар бол манай хатам ээж надад амар баярлал. Миний өгтөд яг миний хажууд маань хөрөлж байгаа байхгүй юу? Хатам ээж ингээд дүүнер сууж байхад. Хөөе ээж ингээд ээж нь аялалд явуулахаар осон гэдэг. Тэгээд манай нөхөр за ингээд бүгдээрээ мөнгө хамтарч аваад ээжигээ ганц удаа ингээд Турк руу явуулъя гэх. Тэгэхээр би ээж та усны хувцас аваарай гэдэг байхгүй юу? Усны хувцас аваарай та 70 эсрэг мэдрээрээ гэсэн чи ээж за тэгнэ гэл айгу баярлал айгу хөөгч байгаа байхгүй. Тэгээ баярлал тэгээд тэгсэн чи дараа нь тэгээд аялдаг болчих би тэр аяллыг анханасаа би толгой дотор бодсон учраас нөхрөөсөө асуусараа тэгээ явуулчих байгаа байхгүй. Тэгээд ээж заавал би сайн би таныг явуулсан гэдэг би сайн нэр болох надад ямар шаардлага байхгүй. Зүгээр бирээсээ илүү төрсөн хүүн явуулах юм бол би талархна гэж бодсон байхгүй. Өсгөөд өгсөн хүүн өдийг хүртэл ингээд өсгөөд өгсөн хүүн ээжтэй усны тийг зөх мэдрэмжийг нэг бэр өгөх мэдрэмжээс илүү байхгүй. Тэгэхээр би тийм дундуур нь олцоо сайн бэр болох гэж үзүүлэх шаардлага байхгүй. За тэгээд явахаар болсон. Тэгээд ээж яасан гэхээр хадам ээж нөгөө аялалтай явахаар болоод тэгснэ нэг өдөр над руу яач ин ээж нэгээд явах Туркд очиж 70 өдөр усны хувцас авсан гэж над руу ярьсан байхгүй. Тэгэхээр за тэгээ яасан ээж гэсэн чинь үгүй нөгөө хүн маань намайг шоолоод байна хөгшин юм байж залуу стилтэй усны хувцас авлаа гэдэг байхгүй. Тэгэхээр ээж тэгээд та яагаад болохгүй гэж те гэсэн чинь харин тийм ээ би яг нөгөө түн чи тэгээ хэлцээ яагаад болохгүй гэж би усны хувцас өмсөд би яагаад хөгшин гэхээр залуу хувцас өмсөж болдгүй юм тэгж байгаа хгүй. Тэгээ би урд нь ингээд ээжээс сэтгэл зүйн тест хийлгээд энэ насандаа та мөрөөдөлтэй бай, гой зүйлийг мэдэр, өдийг хүртэл 3 хүүхдтэйгээ төлөө амьдралаа золиослсон байна. Аавыг өнгөрснөөс хойш гэдэг түүхийг мэдж байгаа учраас би чиглүүлээ л байсан байхгүй. Ээж тань мөрөөдөл хийдэг юм уу? Энэ хүүхдүүд чинь бүгд ингээд амьдралынхаа зах зээл төрчлээ. Та одоо ингээд тослогоо өөртөө эрхчлөө олгож болдгоо юм уу? Амьдрал гой кайфтай мэдрэмж байдаг штэ гэж ярьжсэн байхгүй. Тэгснийхаа дараагаар би усны хувцас хэлсэн байхгүй. Тэгсэн чинь ээж нөгөө хүүхдтэйгээ ярьчаад юм чинь би эндээс таныг бас нэг зүйл сураад аваасай гой өмцгийг харчаасаа гэж яриад байгаа шүү за. Тэгсэн чи ээж манай нөгөө хүүчээстэй намаагстай нэр залуу стилтэй хувцас авлаа гэхээр нь бистэ бэрээр нөгөө бэрээрээ загнуулчлаа. Нөгөө бэр маань надад палаж бэлгэлсэн гэдэг надад ярьж байна. Би ээж дөрөс юм бэлгэлдэг байхгүй. Тэгсэн чи яасан гэж бодож чинь. Тэгсэн чи нөгөө ээж чи бэрээрээ загнуулаад нөгөө усны хувцас авсан. Тэгээд ямар харагч ийн ээж гэсэн чинь бөөр килим харагдчихлээ гэдэг чийдэг байхгүй. Тэгэхээр за. Тэгээд би дараа нь уцаас алгачаа тэр үедээ би танд ийм болохоор хэлсэн мэсэн гэж зөвлөгөө өгөх шаардлагагүй.
Тэгээ тэр хүн мэдрээд өөрөө мэдрэмжээрээ баярлах хэрэгтэй байхгүй юу? Нээрээ хандаа хийснээр яг усны хувцастай далаа дээр иргэдээр ингээд явах мэдрэмж ямар гоё юм бэ? Хүүхдүүдтэй санаа зовхгүй ирэх чөлөөтэй. 60 гарцсан хүн чинь тэгээ явах ямар гоё гэдгийг би мэдрээсэй гэж бодоод ээжиг би яг ингээд мэдрээсэй өөрийнхөө амьдралын амтыг мэдрээд энэ орооос явахтаа ч гэсэн тэр дурсамж нь мэдрэмж нь хамгийн гоё байхгүй. Тэгээд мэдрээсэй гэж бодоод ээж тэгээд өгчээсэн. Тэгээд би ээжэд тэр тухайгаа ч хэлээгүй мэдрэмж нь чухал мухал гээл амар очиж цэцэргээл ээжийн мэдрэмж нь чухал та ганц амьдрал даа гэх шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л чиглүүлээл яг тэр зүйлийг чиглүүлээл бид нар ингээд аливаа зүйлийг өөр тийш нь чиглүүлээл ирэх боломжтой шүү дээ. Бид нар заавал зөвлөгөө ухаантай байх албагүй. Гэхдээ тархиар нь ингээд асуултаар явуулчих боломжтой. Тэгэд мэдээж манай хадам ээж наваа бэлэг утгүй муу бэр ч юм эсвэл нэг ингэж боддог ч гэсэн би болохоор цаагаар хийдэг зүйл нь хүүхдийн ингээд ээжтэй ачтай байх тэр мэдрэмжийг хүүхэд нь явуулдаг юм шүү дээ. Би сайн бэрэлгоос илүү тэр илүү гоё байхгүй. Урд нь манай хүн чинь ээжээсээ дандаа ингээд юм авчих гал ингээд тэгдэг байсан. Одоо тэгдэггүй л дээ. Тэгээ бие даадаг хэлсэн. Боддоо ямар ч их хүн хүүхэд нь хүн шиг амьдраад тэгээд ингээд өөрөө оюуны потенциал юугаараа мөнгө олоод мөрөөдлөө биелүүлээд тэгээд гэр бүл нь айтайхан хүүхдүүд нь хүмүүжлэлтэй өсвөл баярлдаг өстэй. Тэгэхээр би ч тэгж боддог хүүхдүүдээгаа мөрөөдлийг нэгээд дотоодын сэтгэл зүйн ямар байгаа аюул чадвар нь юу юм ингээд одоо манай бага хүүгийн аюул чадвар нэгдсэн. Одоо яг юм спортын аюултай. Волейболыг яг том хүн шиг тоглодог, саксыг ч тэгээд тоглодог. Энэ бол хөрөнгө ахгүй юу? Миний хувьд хөрөнгө. Аль багаасаа авяас нөөц боломжийг илрүүлнэ. Тэр боломж хөрөнгө юм чинь. За тэгээд ингээд яриагаа өндөрлөө. Тэгээд би ч одоо автомат майнд хөтөлбөр маань 9 цагаас эхэлсэн. Би яг 9 минут одоо хоцрох шиг байна. Яг ярьж суусраагаад. Тэгээд нөгөө хүүхдээ хөтөлбөр ахгүй. Тэгээд өнөөдөр хаалтаа их чагаа 4 хоног явж байгаа. Тэгээд хүүхдүүдийн мөнгөний сэтгэлгээгээ өөрчлөх гэдэг. Тэрэн дээр сууж байгаа хүүхдэд их хөөрхөн. Бидраас илүү сэтгэдэг. Тэгээд ингээд мөнгөө хэрэггүй зүйлд үрдэг гэдгийг би ингээд ингээр ойлгуулж гот л нэр би хэрэггүй зүйлд үрдэг юм байна надад л ярьж байгаа. Нэр хэрэггүй байна. Би одоо тэгэж ээж аваасаа тэгхгүй. Гэхдээ би ээж аваас нэг мөнгө нэгтгүүлтэй. Гэхдээ би хэрэггүй юмд үрдгээ ойлгосон. Одоо би хөрөнгө оруулалт хийнэ гэдэг. Зарим бүр бизнес хийгээд үзсэн байгаа юм яах вэ? 8 дахь анги хөлт бизнес хийгээд эхэлсэн. Ажилчин цалинжуулаад үзсэн. Сэтгэлгээ бүрт хилцсэн байгаа юм чинь. Бид нар хүүхдүүдгээ амар жоохон чараад байдаг гэсэн чи бидраас илүү сэтгэдэг. Гайхалтай байдаг шүү. Тэгэхээр энэ бүгнийг хүрэх гэсэн юм аа. Тэгэхээр би болохоор мэрэгэн цэцэн ухаантай онол монол ярьдаггүй. Тэгээд яг юм бодит амьдрал дээр нөгөө амьдралын ухаан гэдэг зүйлийг бас хэлж ярих гад байдаг тийм хүн байгаа шүү. Тэгээд гэр бүлийн арт терапист би оноо асуудлаач тийм хүн байгаа. Тэгээд тэрнээс илүү би тэрийг хэлэхээс өмнө яг өөрийг ялан дэлсэн хандаа гэж зүйл маань миний амьдралын хамгийн том ялал гэж боддог. Өөрийг ялан дэлсэн учраас би гэрийнхэндээ болоод бусад эмэгтэйчүүд тусалж чадж байна гэж боддог. Тэгэд магадгүй би Харвардын доктор хамгаалсан ч юм уу эсвэл хөдөлгтийг муулаагүй шүү. Тэгсэн бол би нэг хитгэн он туслах байсан бол одоо нэг эмэгтэй туслахад тэр гэр бүлт нь тэр чигээр нь туслаад байгаа байхгүй. Тэгэхээр яг надад энэ бол хамгийн кайфтай ажил. Тэгээд яг ингээ хоббигоо ажил болгоцсон тийм нэг хүн байна. Тэгээд яг нөгөө дуртай зүйл нөөц боломж тэр зүйлээ олсон. Энийг олохын тулд мэдээж маш олон хөдөлмөрлсөн. Маш олон цагийг зарим баяруудыг золиослсон, зөндөө зүйлийг хийсэн. Тэгэхээр яг эндээс үлдэх гээд байгаа юм бэ гэхээр мөрөөдөлтөд өмж агараа, зорилгоо хараас яваарай. Тэгээ хөрөнгө оруулалт хийж сураарай. Бас миний гаргаж ирсэн албан дандаа хямдхан сургалтанд мөнгө өгөөд нэг мэдсэн чинь маш олон мөнгө олцсон байсан. Хэдэн сая олцсон байсан. Тэгэд энэ агууд айлхан бай гэхээр баахан хямдхан бодолт аваад бодог нь гараад угаагаад өмсдөггүй хайдагтай яг адилхан зүйлийг хийсэн байсан. Тэр сургалтаас зарим нь юу ч үлдээг байсан. Тэгсэн чинь би дараа саяас дээш хөрөнгө оруулалт хийгээд гисэн чинь толгойд үлдээд байсан. Тэгэхээр аливаа зүйлийг үн цэнийг авахын тулд ер нь жинтэйхэн шиг юм сурах хэрэгтэй мэн гэдэг тэндээс ойлгож авсан байхгүй. Өө дандаа л нэг гороогоол нарийнлал 20,000, 30,000, 300,000 ингээд ийм сургалтууд яваад байсан чинь болохгүйсэн. Тааш тэгдэг л бид нар ингээд гороогоол нэг аймсч гисэн бас гайгүй хямдхныг аваад өмсч өгдөгээс сар болохгүй цоордог өстэй. Яг энэ шиг зүйлийг бас бид нар сургалтын дээр тийм хандлага гаргаад идэг. Би тийм алдаа гаргаж ирсэн болохоор бас хүмүүсийг өөртөө үн цэнтэй хөрөнгө оруулалт хийж сурчаасаа, авал чанартайг нь авчаасаа, мөнгө хадгалчаасаа гэдэг. Манай сургалтын зарим чанар нь бүр чадахгүй бол мөнгө ганцаардлсан сэтгэл заслын сургалтанд мөнгө хадгалж эхэлж байгаа. Үн цэнийг ойлгохын тулд мөнгө хадгалаад өөрөө яг сургалтандаа зориулаад өөрөө яг зориулалтаа гаргасан бол үн цэнийг шууд авна шүү дээ. Тэгээ зарим хүмүүс болохоор магадгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй биш магадгүй. Тэгэхээр яг ийм гоё өөртөө өөрчлөх шийдвэрээ гаргаад, хүсэл зориг асаах шийдвэрээ гаргаад өөртөө шалтгаан хийжээс тоочихгүй мяасан гэсэн босоод ирэх тийм хүч чадалтай сэтгэлийн хүчийг өөртөө бий болгох хүмүүс нь хүрээд ирээрээ. Тэгээ өөртөө ажиллаарай. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг нь гэр бүл болоод нийгэм ч юм уу
бүх зүйл хөрөнгө оруулалт болдог. Гэтэ яг ингээд өөрийн биеэр нотлох байна. Би тэгээд ингээд яагаад ингээд өнгөрч байгаа юм шиг яриад яваад идэг вэ гэхээр би ингээд нотлохыг хүсэж байгаадагтай биш, урам зориг өгөхөд хүсэж идэг юм. Яг надтай адилхан хүүхдээрээ гэртээ сууж байгаа ээжүүд нэг дүрд итгэцэн гэртээ хараад хүүхд хараад одоо ч өнгөрсөн нийгмээс хоцорсон. Тэгсэн чинь гэртээ сууж байхдаа нийгмээс төрүүлж болоод байна. Гэртээ сууж байхдаа орлого олж болоод байна. Би төрөө албагч байхдаа 500 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Одоо тэрийг сая би 2 хоногийн дотор тэрнээсээ 4 дахин илүү мөнгө оллоо л доо. Тэгээ би яг ийм итгэл найдвар өгөх хүсэж байдаг байхгүй. Хүүе би урд нь ингээд өөрийгөө мөнгө олж чадахгүй гэртээ суудаг юм хохирогч эмэгтэй гэж бодоодсэн чинь одоо тэрнээс илүү боломж байна. Гадуур гүйхээс илүү дотроо гүйсэн дээр юм байна. Дотроо гүйсэн хүн ялалтыг авч гарч ирдэг юм. Гадуур гүйсэн хүн нэг ялалт байгуулахгүй байна. Шуурган дотор яваад байна гэдгийг хэлхийг хүсэж идэх юм шүү. Тэгэхээр миний яг чин зорилго бол яг тийшээ. Тэгээд манайхан зарим нэмэр гой сэтгэл өнөртдөг л гэдэг. Яг сэтгэл ямар өнөртдөг юм мэдэхгүй. Тэгтэл сэтгэл өнөртдөг гэдэг. Тэгэхээр яг ингээд альва ажилдаа яг чин сэтгэлээс хандвал уус дотроос юм ундраа гарчдаг. Заримдаа ямар ухаантай мэлчвэл гэж боддог. Тэгэхээр яг энэ нэг дотоод хүнтэйг илүү ойр болсноос болоод тийм гэж би ойлгодог. Тэгээд тэр сайхан марцгаараа нөгөө шавнар маань намайг хүлээж байгаа. Баяртай.